Эрхэм хүндэт үзэгчид та бүдийнхээ энэ өдрийн амгалан айлтгая. Гүндүгээр нэвтрүүлгийнхээ шинэхэн дугаарыг та бүхэндээ өргөн барьж байна. За ингээд өнөөдөр манай нэвтрүүлгийн хамарт Говьалтай аймгийн Жаргалан сумын хэрэгтөх Монгол улсын начин Шовдо хүүгийн хүү Монгол улсын начин Шинэ Баяр мөрлөн саатаад байна. Занаачин тарган давтаа сайхан үлдэж байна уу? Сайхан байна. Тарган сайн үлдэж байна уу? Сайхан. Ажил үеийн өндөр байна уу? Өө сайхан байна. За бэлтгэл сургууль сайн байна уу? Сайн байна. За сая ч бас ойрд барилдаагүй байж байгаад нэг барилдаад сайхан барилдаж их шүгэн дээр утгарч энэ дэрт гарч байгаа харагц. Бэлтгэл ер нь нэлээд сайхан чамбаа байна уу? Бэлтгэл энэ жил ер нь эрт эхэлсэн. 8 сарын 10-д гаргаад Улаанбаатар хотод ирсэн. Тэгээд ер нь штангны бэлтгэл, хүчний бэлтгэл эрт эхэлсэн. Тэгээд олон жилийн дараа би ч одоо 18 онд 19 онд нэг шүгрээд тэгээд тэрний дараа ч одоо 19 оноос хойш 5 жилийн дараа юм уу? Сая нэг барилтаа тэгээд бэлтгэл сургуультч гайгүй сайхан байсан. Тэгээд тухайн өдрийн одоо азад яндоо гэж байд юм билгүй тэгээд гайгүй барилдсан шүү дээ. Үлдсэн шүү дээ. Энэ сая нэг бахан 100 жил боллоо шүү дээ. Тий. Манай үеийнхэн манай үеэс нэг дээшээ 88 87 оных ер нь за нэг 100 жилээр нутгийнхаа нэг 100 жилээр хүч үзчихээ. За тэгээд нэг болох тал руу гараад би ч гэсэн нэг эрүүл зөв хоолтын тухай судлаад жин мангаа жоохон хасаад 5 6 ил хассан шүү дээ. Ер нь тийм бэжээс чинь өнгөрсөн жил басуу авраг гэж хүн чинь болоогүй шүү гэд одоо хэлчлээ шүү дээ. 40 хүртэл ер нь болоогүй шүү гэд. Тэгээд энэ 7-д 37-д одоо 40 хүртлээ заад чинь бол тэгэл ахиад төрүүлчих юм байдэн шүү дээ. Тэгээд тэр хүнээс чинь мотивац аваад айл эрт 8 сарын 10 гээд манайхаж бэлгэлдээ орцсон шүү дээ. Ер нь манай үеийнхэн чинь дээш чи ер нь тэр хүнээс чинь болоогүй байгаа юм байна гэдэг. Тий, үлгэр дуурайл аваад. За танаа Говьалтай аймгийн Жаргалан сум гэдэг ч одоо алдарт бүх дархан авраг Батцуур тэргүүтээ одоо сайхан бөхчүүд төрөн гарсан юм Монгол бүхийн өлгийн нутаг. Ер нь энэ нутаг усан төрж өссөн хүний хувьд нутаг усныхаа тухай манай үзэгчдэд нэг сайхан хуваалцахгүй тийм ээ. Танаа нутаг орон ер нь байгаль цагуурын ямар хөө онцлогтой газар байдгийг аймгийнхаа төвийн айлхан хавьд байна тийм ээ. За манай Говьалтай аймгийн Жаргалан сум бол Улаанбаатар хотоос 1100 км зайтай. Аймгийн төвөөс Чанхарагшаа нэг 100 км яваад очдог. Одоо Говь хангаа хасулсан Ирээнуур Хөнгөр за дархан цаас хасагтаархан уул ойтой бол ойтой, хангаатай бол хангаатай, говьтой бол говьтой, гол устай бол гол устай нэг тийм сайхан байгалийн зохицол бүрдсэн. Өөр нэг тийм сайхан нутаг байгаа. Тэгээ манай сум бол хүн амын хувьд зөөхөн газар нутаг одоо Говьалтаа одоо ер нь бол байгалийн одоо тогтцсон үзэсгэлэнт газруудаар бол ер нь бол нэг хоёр тал ордог тийм. За танай гэр бүл бол одоо бас 3 сайхан улсын цолтон тоо начингуудтай юм гэр бүл. Аавт нь бол одоо Шовдо хүү гэж Монгол улсын начин цолтой бүх байдаг. За төрсөн ах чинь бол одоо Шовдо хүүгийн тогтдох хоёр гэж бас сайхан улсын начин цолтой сайн барилж явсан начин бий. За өөрөө бас одоо тэгээс үлд улсын начин болсон. Ер нь одоо энэ гэр бүл аав ээж удам ухсааныхаа тухай сайхан хууш дийлэх юм бол тийм ээ. Манай аав чи 1952 онд төрсэн одоо энэ нэг луу жилтнүүдийн нэг баггүй. Тэгээд аав болохоор 1986 онд Монгол улсын начин цол одоо цагаан өрийн дамжаа аврагаар 5 давж Монгол улсын начин цол хүртэж ирсэн. Тэгээд аав чи аймгийн наадамд 2 ч удаа төрүүлж ирсэн. Говьалтаа. Тий, Говьалтаа. Тэгээд нөх ирж Улаанбаатар хот чинь тухайд ч бол хол шүү дээ. 100 км. Тэгээд хөдөө орон нутагтаа одоо насаараа амьдарч хөдөл мөрлөж ирж байна. Тэгээ манай аав чинь залуудаа зэргийн алба хаагаад ээжтэй гэр бүл болоод 5
хүүхэдтэй. Аа. 3 байна, 2 охинтой, би айлын баг нь. Тэгээд манай аав чинь залуу наснаас одоо хаан банкны одоо захирал хийгээд ирсэн. Одоо 25 жил хийгээд тэтгэвртэй гарсан. Оо зөө. Тий. Суманда. Аа. Банкны эрхлэгч, банкны захирал хийгээд тэгээ суманда 20 хаан банкнд 25 жил байгаа. Тэгээ сүүлд тэр дархан цаазар асагтай харахаа уулынхаа одоо хамгаалагч, байгаль хамгаалагч, ой байцаагч хийгээд тэгээ 2007 8 онд 8 9 онд тэтгэврт гарсан. Одоо 72 3 хүрч тэгээд аав ээж хоёр байна. Өвөлдөө Улаанбаатар хотод ирээд нэг одоо ч гөгшин настай өмслөхөр хөдөөч бас хүүтэн гарч орохоос өсвөлээд хүлээд үлснээс хатуулаад. Тэгээд зундаа 5 сар гээл явмаарай л гэдэг. Цагаан сар өнгөрөөл ер нь бол цагаан сар өнгөрөөл за хизээ явах уу хизээ үргэж өгөх чинь яах гэж чинь явмаар нь одоо очиод тийм ажил хийн одоо ногоогоо тарина одоо хашаа ороогоо энэслэнэ тэр гэсэн. Тэгэл сая би очиод аваад ирсэн. Аавч ирэх. Ах болохоор одоо 80 он хон жилтэй. Тэгээд ах чинь 2008 онд одоо 28 стэйтэй баасан дорд заанаар тавж 6 дээр өсгөө аврах томчсон начин болж байгаа. Би болохоор 2015 онд начин болоод манай миний дээдлийн 86 онд төрсэн манай ах маань болохоор бас барилдах туртай барилж ноцолдог. Сумын 2000 хэдэн сумын заан цолттой. Тий. Тэгэл ерөөсөл гэр бүлээрээ л цолттой болсон. Танаа аав ер нь залуудаа өндөр хэд орчим өндөртэй ямар хөө барилдаантай байсан бол идвэж явах. За аав ч одоо өндөр нэг яг л над шиг нэг 77 молоотой л байгаа. 76 7 л байдаг байсан. Тэгээд ер нь бол барилдааных нь онцлог бол ерөөсө золгооны барилдаан бол хийж чаддгүй. Ерөөсөө л айгүй тийм догшхон барилдаантай. Илэг үсэн жигнээс суйл нь харгууж дахинд нь тийм барилдаантай. Тэгээд ерөөсө золгож барилдахаараа учраа олдгүй. Тийм барилдаантай юм л дээ. Тэгвэл бас их шалмаг барилдаантай байсан бол таа. Тийм шалмаг барилдаантай. Ер нь одоо айгүй тийм хөдөлгөөнтэй хөл гард орсон тийм хөдөлгөөнтэй тийм улсуудтай барилдахад бүр айгүй ихтэй юм байдаг байсан. Жохон жинтэй барьтай хүн ингээд илэг үсийг ингээд бариад аваад ингээд зогсчоор тэгээд их гэж чаддаг, хайж чаддаг, илэг үсийг тавилж чаддаг. Тийм байсан. Тэгээд манай аав дэгдэг байсан. Энэ Пүрвэ заангой чи хүний илэг үс тавилж чадах уу гэд нэг залуу барилж яхад нь асууж ирсэн гэлээ. Тэр хүмүүс ч одоо ер нь барил дээр нь хараад энэ ер нь ингэдэг гэд бас заа зөвлөдөг ус. Тэгээд аав нэрлэхээ чаднаа гэлцсэн гэсэн. Тэгээд сүүлд дараа нь тэрийг ярьдаг байхгүй. Тухайн үед би тэр хүнээр л одоо илэг ус яаж тавиулах хэрэгтэй байсан. Ямар арга техник байдیں۔ Тийм энэ одоо сураад авцсан бол авчих байсан гэж л дараа нь аав одоо ярьдэн шүү дээ. Тэгээд нэрлэхээ чи илэг ус тавиулж чадах уу гэхээр би чаднаа л гэж хэлсэн. Чадахгүй гэсэн үл дөр хүн чинь бас нэг заагаад өгчих байсан. Тэгээд илэг ус бариад авсан үнээр илэг үсийн тэгэл тавиулж чадахгүй тэгээд мэх техник мэдхгүй тухайн үед ч одоо жудаа чөлөөт гэж одоо янз янзын экспорт модор хичээллээгүй одоо хөдөөч үед нэг наадмын бэлтгэл дээрлэг талбай шуудаг өмсдөг байсан баг тийм. Тэгээ орон нутгатаа байгаад байсан болохоор чин тэр барьц байрлал юм барилдаан айхтар их сайжирдгүй байсан байж магадгүй. Тийм яг байгалийнхаа юмар л тийм. Их тийм чочмог тийм барилдаантай л байсан. Тэгээд энэ Томскот хэдэн оны спартакиадаар үлээ Томскот чи нэлээд шуугилдаг нэлээд сайн барилддаг байсан гар. Тэгээд нэг говьлтад очиж барилж яхад энэ скот гардыг хэлээд төрүүлнэ гэж сайн байх үед нь аав бас нэг хоёр ч хайж ийсэн гэсэн. Тийм үү. Тийм. Яг нөгөө гард чинь болохоор хөл гараа авдаг тийм чочмог хурдтай барилдаантай тийм хүн. Тэгээ барилдаанд хараад амуу тохойдог хоёр хийжсэн гэдэг аваад гэж ярьдэн шүү дээ. Тэгэхээр тийм улсуудтай их барилдаан хийлдэг байж тээ.
эсэргээр одоо би болохоор ер нь л золгож барилдах дуртай. Тэгээд байдаг тий. Тий ер нь томч хүнтэй бай, жижигч хүнтэй бай, бяртай хүнтэй ч ер нь л болж өгвөл нэг золгоод авал надад нэг аяттай гівтэх. Ер нь миний барилдааны энэ том энэ яг хариуцлагатай барилдаануудад бол данал золгоон дээрээс л авсан барилдаа бит. Залавж байсан барилдаанууд. Нэг аавын залуудаа өргөж ирсэн төмөр гээд. За. Нэг юм улаан төмөр байгаа. За. Нэг өдий hirээний хэлбэртэй. Тэрийг аав морин тэрэгэн дээр хоёулаа ингэж өргөө тавих гээд өргөө тавьсаа чи нөгөө морин тэрэгний чинь нөгөө уртлын юм дээшээ босч ирээд болохгүй харна нөгөө цуг хамталж ирсэн өргөж ирсэн хүмүүсээ нөгөө морин тэрэгнийхээ уртал дээр нь зогсоож ингэж бариулж хагаад тэгээ өөрөө ингэж өргөөд энэ дээрээ гаргаж ирээд ингэж өргөөд морин тэрэгэн дээр тавьчихсан баг. Тэгээ одоо тэр төмөр нь аавын хашаанд байж байгаа. Тэгээд манус одоо очиод өргөдөг аахгүй. Би ч одоо тэгээ очих болгондоо л өргөнө. Ингээл нэг жоохон нуруу ингэж жож гал ингээл нэг шагаан шинээд тэр газараас нэг дүүрэн уруул хүндэл. Тийм үү. Тэгэл ахгүй. Чадахгүй шүү дээ. Тэгэхээр танаа бас залуудаа их тэнхет хүн байж. Тэнхээдээ тэгээд энэ давгаа аврах хүртэл ярьдаг шүү дээ. 7 сарын зааны өрсөн чөлөөг аав ингэж ирсэн би ингээд энд гаргаж ирсэн. Аавасаа арай дээш гаргаагүй гэх тий. Тэр үл яхаар үнэн юм бэл. Одоо тэгээд манай сумд барилдах гээд очиж ирсэн энэ бүхчүүд ер нь бүгд гөрөл өргөж үзсэн. Дийлэхгүй бэл. Тийм. Начны одоо хүүхэд бага насны амьдрал ер нь хаагуур голдуу өнгөрсөн бай. Би ч 89 онд сумда жаргалан сумда төрөөд тэнд 8 жилээ ерөнхий боловсон сургуульд 8 дугаар хүртэл сурсан. Тэгээд төгсөөд аймгийн төв дээр 1-р 10 жилийн сургууль дээр 2 жил 10 жилээ төгсөөд тэгээд 2007 онд Улаанбаатар хотод ирээд Скот аваргын алим сургуульд 2-3 жил суралцаад тэгээд тэнд төгссөн. За мэдээж хэрэг одоо аав нь сайхан улсын султаа бүх хүн байна. Ах нь одоо бас хүүхэд байхад чийд барилдаад гараад ирсэн байсан. Тэгэхээр энэ бүх болох мэдрэмж ер нь нэлээд багаас суусан уу? Би багасаа л ер нь бол барилдах сонирхолтой ер нь бол тийм байсан. Тэгээд аав нэг намайг нэг баг багт нэг барилдуулдаг байсан юм аа. Би нэг хүүхэд байхдаа нэг шаралж марлаад. За. Тэгээд ер нь аав за одоо хоёр ах чинь ингээд барилдаад байна. Ингээд нэг нь одоо ингээд Эрдэм номын мөр хөвлөгийг одоо бүгдийг одоо барилдуулаад яг намайг хичээлээ сайн хий. Ер нь тэгээд ахыг бол угаасаа тэгээд барилдана гэдэг ах одоо угаасаа бүр ингээд шийдсэн байсан. Намайг ер нь хичээлээ сайн хий гэдэг гэсэн шүү дээ. Тийм үү. Тийм тэгээд би өөрөө бол сонирхолтой. Тэгээ хүүхдүүдтэй энд нэгэ барилдахаараа бол намайг нэг хөтгий барилдгээд одоо тухайн үед нэг шаралдсан байсан болохоор бас хамаагүй хүч барилдаж ноцлож болдгоо байсан байх. Тэрийг бас боддог байсан байх л гэж би боддоо шүү дээ. Тэгээ дээрэс нь нэгийн жигсэн нэг соёлоор явуулъя гэж бас бодсон. Эрдэнэ номын мөр хөвлөгийг гурвуулаа одоо барилдаад яах вэ гэл. Эмч болох сонирхолтой байсан гэдэг үү? Тийм би чи 10 жилдээ химийн гүнзгийд сурдаг байсан. Тэгээд эмч болох сонирхолтой ер нь эмч болно гэж бас боддог байсан. Тэгээд эмч бол тэгээ конкурс өгөөд тэгээд би чи эмчийн сургууль авч чаддаг байхгүй. Тэгээ хөдөө намар 7 онд ч хөдөө оюутнууд 9 сарын 1 болоод манай үеийнхэн оюутнууд ч бүгд ингээ хот руу яваад өгсөн. Би ч сургууль авч чадаагүй. Эмчийн сургуулийг авч чадаагүй. Тэгээд намар нэг 9 сард аав ээж бид гурвуулахна хөдөө үлдээд. Манай хагц нар ч бүгд нэг оюутан болоод хотод сууршсан, хот руу явцсан. Тэгээд одоо ерөөсөө бүх болно гэхэд. Би 10 жил мэлдээ ер нь самбжуудаагаар аймгийн аврагт медаль авчдаг, үндэсний бөхөрөө медаль аваад төрүүлчихдэг. Овоо гайгүй бүхийн одоо амжилт тухайн үед карьер гайгүй байлаа. Тэгээд ах энэ хотоос наадгаа явуулаад гэдэг аав ээж эртээ яриад. Наадгыг чи одоо нэг
өөрөө дуртай сонирхолтой би дагуулад нэг бэлтгэл сургуульд игэлгээд эсвэл нэг сайн багштай шав оруулаад ингээд явуулаад яагаад. Тэгээ 9 сарын сүүлээр анх хотод орж ирчихлээ. Тэгээ хотод ирээд одоо шууд энэ Сүхбат аваргын энэ олимп сургууль дээр ирсэн юм уу? Хотод ирээд энэ Төв аймагт өсвөр залуучуудын улсын аваргын үндэсний өвхийн барилдаан болоод. Тэгээд манай насныхан ороод тэнд би очиж барилдсан. Тэгээд тэнд аварга багш өөрөө очсон байсан. Тэгээд тэндээс хүүхдүүд яг ч олимп сургууль үүсэн байгуулагдчихсан үе ихгүй. Яг тэр намар. Тэгээд тэндээс хүүхдүүд сонгож авч ирсэн аварга багш өөрөө. Тэгээ би тэнд барилдаа тэндээс ч одоо инквайр начин биш үү? Манай улсын төрөгний. Инквайр начин чи өсвөрт нь доод насанд нь төрүүлж яадаг баха. Тэгээд цээсүрэн. Тэгээд бид гурвыг тэндээс ер нь авч ирсэн. Багш өөрөө. Тэгээ бид нарыг ирэхэд болохоор олимп сургууль дээр даваа атар арцаг бүрэн төгс авраг одоо энэ ганцраг начин Бадрахын ганцраг тэгээ манай Бат жаргал эднэр бол аяга байрлалцсан энэ дөрөв бол ирсэн тэр сургуульд орсон байсан. Тэгээ дээр нь бид гурав ирээд 2007 оны намар тэгээд 2 жил гарan 3 жил тэнд байрлаж бэлтгэл сургуульд хийсэн дээ. Даваатар харцаг ярьж ирсэн тэр олимп сургууль дээр байх ч өдрийн хэдэн хоолтойч билээ. Өдрийн 3-4 бэлтгэлтэй ер нь чигтэйхэн их бэлтгэл хийдэг байсан. Тэгжиж их сайжирсан даа гэжсэн. Ер нь тэр бас нэлээд одоо бүх болох суурийг тэнд нэлээд сайн тавьж өгсөн байх юм. Тий. Тэр сургуулаас ч одоо бүрэн төгс авраг төрлөө. Даваатар харцаг боллоо. За 3 начин 4 начин боллоо. Ганцраг. Тэгээд Бат жаргал инквайр би гэ 4 начин төрсөн. 2007 онд бид нэр яг л бүгд л хотод орж ирж байсан. Тэгээд авраг багшийн гар дээр очиж шавь нь болж тэр сургуульд 3 жил бэлтгэл сургуульд хийж тэгэл одоо үдий улсын цол хэрэгэм авахд одоо ер нь суурийн одоо баашингаар бол фундамент сайн тавьсан гэдэг шиг суурийн нэр нь маш сайн тавьж өгсөн. Маш сайн ч бэлтгэл хийжсэн. Бид нар ч одоо өдрийн 3 бэлтгэл хийдэг байлаа шүү дээ. Өглөө 7 цагаас босч зарайдаг гин хөнгөн бэлтгэл хийн. Тэгээд 9 цагаас сайндаа орчоод 10 цагаас бэлтгэл хийгээд тэгээд 12 хүртэл хийгээд 1 цагаас хоолнд ороод 1 цагаас 4 цаг хүртэл амарч хагаад 4 цагаас эргээд бэлтгэлдээ ордог. 3 давхар сургууль, 1 давхарт нь жим байгаад 2 давхарт нь том заал нь тэгээ бидний өөрөө 3 давхарт нь хувцас салхи өөрөө гэдэг ерөөс үйлчлэгч бүх юм цаанаас хоолунд нь цаанаас. Тэн дотор ерөөсөө л бэлтгэл хийн зөв. Бэлтгэл хийн. Тэгээд энэ хотын төв рүү ч явуулахгүй шүү дээ. Чөлөө өгөхгүй. Заавал төв рүү орохоор бол чөлөө авна одоо багшаас одоо 2 зөвшөөрөл авна. Тэгжээж төв рүү орж ирнэ. Тэгж бэлтгэл хийсний үндсэн дээр л одоо миний би бид нэр овоо ер нь задарч овоо гайг болсон шүү, сайн болсон сайжирсан шүү ер нь. Тин тэгээд ер нь аврагыг өөрөө гардаж та нарт хичээл ордог байсан уу? Ер нь ямар багш нараар энэ бүхний ритм заалгасан бэ? Авраг багш өөрөө орно. Тэгээд Амгаланбаатар за чөлөөтийн болохоор экспортын багш нь болохоор чөлөөтийн багш нь болохоор Оско багш Баатар гавьяат. Тэгээд нар мандах жудаагийн болохоор нар мандах гавьяат. Тэгээ ийм багш нар байдаг байсан. Тэгээд чөлөө жудаагийнхан үндэсний бүхийнхэн гээд бүгд байрладаг тэр ч одоо 30 сүлдээ өргөжөөд 40 50 л болсон. Тэгээ ер нь бол нэр нь хүртэл олимп гэдэг үед анх зорилго нь л тохойч олимпийн авраг Монголд байгааг байл шүү дээ. Тэр сургуулиас олимпийн авраг төрүүлнэ. Монгол Улсын авраг арслан төрүүлнэ гэсэн тийм зорилготой авраг багш. Тийм сургууль ер нь үүсгэн байгуулагдчихсан билий. Тэгээд энэ бүрэн төгс аврагыг чинь тухайн үед суумаад тэнцсэн. Суумаад явах гэж байгаа. Тэгээд энэ авраг багш чи өөрөө явж хөөцөлдөж уулзж энэ болж наа ч одоо авраг болохгүй. Наа чин төрийн наадамд хэд төрүүлэхгүй хөхт гэж ярьж өөрж авч үлдчихсэн.
Тийм үү. Тийм бүр аврагч чинь бүр сумогийн шалгаруултанд тэнцсэн одоо өнөө маргааш сумод явах гэж ирсэн шүү дээ. Авраг багш нэг өдөр ирээл за хүүхдүүдээ одоо сонголтын дасгал хийнэ зөмөр ерөөсөө. Сонголтын дасгал сонголт сайн байхгүй хүн ер нь цаашд байрлахад хэцүү. Бид нэг сонголт хийлгээд. Нэг сар гарна. Тэгээд одоо ингээд хоёр хөлийг суулгаад тэгээд чэйжийн газар хүргээд дээр нь ингээд багш өөр ингээд нөгөө гараад цосчдөг. Тэгээ яг нөгөө жудаа жилетийнхэн чинь бол уян хатан сайтай тэд нар чинь нөгөө жоохон хүүхдүүд байсан одоо 15 6 тал хүүхдүүд байсан. Тэд нэрийг тэгдэг. Тэгээд бид нарыг бас тэгдэг. Тэгээд сонголт муутай тийм улсууд чи одоо бид нар чи бүгдийн тэр том зааланд ингээд тойрол зуулгаж хагаад хоёр хөлнөөс нь олсоор уяад хоёр дээш нь ингээд чангаатал татаад ингээд тултал юу хөлөө жиж татаад. Тэгээ уяа ичдэг гэсэн шүү дээ. Тэгэл бид нар чинь тэнд ингээл орилж чарлал ингээл тал тэгэл татуулцсан. Тэгэл урагшаа ингээл тонгоолгож байгаа бол нуруунд дэр гიშг. Багш. Тэгэл яг бид нэр одоо ингээд заалны цонхоор яг багшийн машин ирж байгаа гарч байгаа нь харагддаг байхгүй. Тэгэл ерөөсөө сүулдэ ингээл багш чинь нэг ногоон 105 өмдөг гэсэн. Гаднаас багшийн машин ороод ирэл зүгээр. Айгаал зүрхс салгалцдаг гэсэн шүү дээ. Йоо, тэгж хөлөө хоёр тийш нь олсоор татуулна гэдэг чинь амар багт. Тэр шүрмэс мөрмөс өстө нэг тасарч шахдаг. Амар тэр чинь тэгэл ойлох нь үйлж байгаа юм чи. Тэгээд тэр бэлтгэлээс чинь болоод тэр бэлтгэлийн ачаал нэг даахгүй бас манай сургуулийг хаяад зарим нэг улсууд нь явсан шүү дээ. Тийм үү? Тий. Одоо ерөөсөө бараг л алах юм байна энэ ч одоо нэг тэр ихэд ачаалыг дааж чаддаг. Даваад гарсангууд нь хөрөх цолондоо хүрээд явцгаасан байна. Тийм. Тэгээд багш чинь тэгдэг гэсэн шүү дээ. Одоо ингээд олсонд манайх чи 2 3 олстой. Олсонд явуулна. Манай бүрнээ аврагч чинь болохоор нөгөө хүүхдээ том жинтэй том хүн чи олсонд муу. Сайн явж чадахгүй. Тэгээд энэ нэг модны үзүүрт ингээд нэг зүү твэн хийцэн. Тэгээд нэг ингээд жоохон үзүүрийг гаргацсан тэрийг ингээд спиртээр хариутгацсан. Тэгэл олсонд явахт нэг доороос нэг жоохон ингээд хөрчт хүн бол явдаг байхгүй. Тэгж бэлтгэл хийлгэжсэн шүү дээ. Тэгвэл бас хатуу гараар үтсэн байх шүү тий. Хатуу гараар үтсэн. Тэгээд энэ нэг юм алт гэрээний ийм ядамцоо гэдэг нэг ийм нэртэй сур байдаг гэсэн. За. Бөөрийн гэлээд ингээд ирчилдсэн. Үзүүр нэгээ 3 салаалцсан. Тэгээд яг ингээд барилдаал бүхний бэлтгэлийг л ингэж яхад нөгөөтгөрч тас гээл ороолон тэр чинь урт. Ороож ирэл үзүүрийн 3 салаан ингээл шавсан шав гэл ингээл яг ингээд тэр 3 үзүүр ингээл одоо би зөндөө олон сорд байгаа манайханд. Тэгэл аваа явцдаг. Арсын зүгээр ингээл хуу татал аваа явцдаг. Тийм диктатуртай, хагас сэргэжилтийн байдалтай. Тийм бэлтгэл сургалт хийчихсэн улс тахгүй бид нар ч юм бол. Тэгвэл та нар ч бас нэлээ чанга гараар гарч ирсэн хүмүүс юм байна тийм ээ. Би чинь метр нэг 70 хүрэхтэй гүртэй. Жин нэг бас нэг 70 мал авцаа жоохон байсан шүү дээ би чинь. Тэгж хийж ээж ер нь бол жоохон өндөр болж би яаж жоохон задарсан баг. Түүнээс би чинь нэг жоохон одоо тэгээд харин би яаж авраг багш намайг тоож тэнд сургуульда одоо урьж оруулж ирсэн. Тэгээд тэр хүний бас нэг бүх одоо таних юм уу гэдэг юм мэддэг гэдэг юм уу тэгэл удамсмын хард юм уу. Тэгээ би чи угаасаа авраг багшийг ерөөсө баг вахтал шүтдэг. 6 залуун заны одоо авраг багшиг би шүтдэг байлаа. Тэгээд манай ах сумын газар аврагыг шүтнэ. Тэгээ битэр чин тэр хоёроос болж цагаан сарын барилдаан нараас болж тэр хоёроос болж хоорондоо бас үздэг. Тэгээ авраг багш чинь 2006 он зодог тайллаа. Тий. Наадмар. Зодог тайлж байхад яг өдөө үз сууж байгаад би чинь ингээд зодог тайлжтай гэдгийг сонсоод одоо зургатаар үз сууж байгаад уйлаад. Тэгээд одоо ерөөлөөр одоо хүсэл юугаар идэм үү тэгээ авраг багштайгаа учирсан. Тий өөрийнхөө тэр нөгөө шүтэн биширдэг тамирчныхаа шав болно гэдэг чинь бас хүнд бас том аз жаргал шүү тий. Тий шүү дээ. Одоо тэгэл тэр хүн энэ өрөөнд ингээл сууж байхад гаднаас ороод ирэхээр л
одоо хүндлэл бишрэл одоо бүх юм нь одоо тэгээд шүтчихсэн юмтэй ингээд баг ингээд хамт амьдэрч байна. Ингээд байж гэнэ гэж бодохоор л бүр цаанаасаа гоё. Үлгэрийн Баатартай хамт байж байгаа юм шиг л хэлдэг шээ. Тэгэхээр тэр нөгөө бэлтгэл сургуулийн нөгөө хүнд хэцүү бол ер нь бас мартагдах нэг шалтгаан тэр болох л бах тий. Шалрахгүй бах тий. Тийм шүү дээ. Би чи ингээ нөгөө мөрөөдлийнхөө хүнтэй хамт байна гэж бодохоо. Хандгаатай жанчилаа гэж мэдхгүй л байна та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдэсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэдэг чинь энэтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчилан аршаан. Бүхийн дивжинээс ер нь анхны цолыг хаана ямар цол авч яваа. 10 жилд байхдаа нэг тойргийн барилдаанаар гэж үзүүрлээ сумын хачин болчихсон. 10 жилдээ. 2007 онд шүү дээ. Тэгээд 7 онд олимп сургуультай ороод 8 оны наадмаар сумдаа очиж барилдаа сумын зам болчихсон. Тухайд ах 8 онд улсын хачин болоод би сумдаа барилдаж төрүүлээд сумын зам болчихсон 8 онд. Би тэр сумын зам болчоод сумын замуудын барилдаанд гарахгүй юу? Нэг дээр унлуу яалаа гэж байсан. Гарсан засуулаа хайгаа олдгоо. Тэгээд малгайгаа хайгаа олдгоо. Тэгээ нэг засуул ингээд нэлээх малгай барьцсан. Араас нь дуудаад хөөе засуул миний малгай байна уу гэсэн чинь чамд өгөх илүү малгай алга гэсэн шүү дээ. Нэг чинь нэр бас засуул масуулаа сайн харж гарахгүй бол дараа нь малгатлага олж авах чанга байх шүү тэр олон бүжгээс юм төрч тий. Чи одоо сумын занд гараад үзэхгүй юу? Тэгээ унчин заяа. Тэгэхээр чин толгоогоо хөлөө юугаа олохоо зүгжиг олохоо чинь. Тэгээ чи тухайн үед чин тэр чин засуулуудаа танихгүй юм чи. Хаагаад олддох тэргээр яваад олддох. Нэг засуул нэлээд их малгай барьсан зохоор нь араас нь туй засуул миний малгай байна гэсэн чамд өх илүү малгай алга. Тэгээ яаж болж авсан. Тэгэл хамгийн сүүлд нь үлдсэн байсан. Тэгэл ганц малгайгаа засуул нэг малгай бариад зогсчихсан. Тэгэл тэр чинь миний малгай. Тэгэл тэрнээс эхлээл ер нь сурах юм их шүү энэ бүх тий. Унцгаараа тэгээд зүгжигээ ер нь алдагдсан шүү дээ. Энэ 9 оны наадмаар Эрдэнэтэд очиж барилдаад Эрдэнэтэд очиж барилдаад тэгээд тэнд аймгийн начин болоод нөгөө Амрын Батмунхны начин төрүүлдэг жил баг тий. Тэг чи тухайн чинь нөгөө олимп сургуульд байхдаа чинь бид нар чинь нөгөө жудаа чөлөө их спорт бүгднгөөр нь бэлтгэл хийдэг. Тэгээ хавар нь залуучуудын улсын аваргаар Анарын Батмүг дээр чөлөөтөд нь бүхэн өргөнд чөлөөтийн улсын аваргаар зооны аваргын төлөө үзээд. За. Тэгээд тухайн үед 3 үе барилдаад эхний үе би ялцдаг байхгүй. Тэгээ сүүлийн 2 үе нь ялагдаад. Тэгээд Батмүг чинь улсын аварга болоод тэгээд чинь чөлөөтийн шгшээгийнхэнтэй бэлтгэл сургуультанд гараад 5 сард цагаан сарын дараахан болж ирсэн маа тэр чинь. Тэгээд би хүрэл медаль авч ирсэн. Батмүг төрүүлж ирсэн. Тэгээ Батмүгт тэнд би чинь ялагдаад тэгээд 9 оны 6 дээр Эрдэнэтийн наадмын 6 дээр битээр тунаад одоо энэ Батчулуун начин Төв аймгийн 4 хүнээс ам аваад битээр тунаад тэгээ Батмүг намайг хаяад тэгээд үзүр зүрөнд Батчууд байхыг хаяад бэлтгэл Батмүг тухай жилийн шгшээ хог дээр бэлтгэл гарцсан байсан. Амар байсан. Сайн байсан. Тэр аймгийн цол авч ирсэн тэр барилдаан ер нь ямар хөө барилдаан болж ирсэн. Би ч цол аавн маавн гэж тухайн үед бодог байсан юм уу? Тухайн үед чинь. Тэгээд нөгөө Эрдэнэтийн аймгийн арслал Лавгаатар гээд манай нутгийн аймгийн арслал ах байгаа л та. Тэгээд Лавга ах хоёр хоорондоо ярьж байгаад энэ хоёр манай ах чинь хоорондоо найз нэг ангийн хоёр тэгээд нэг айлын хүрхчүүд байхгүй хоёр их хэрэг аваад нэг хоёр их хэрэгч аваад суус нэг айлын хүргнүүд хазаад байхгүй. Тэгээд Лавга ахтай ах хоёр ярьж байгаа тэгээд намайг Эрдэнэт рүү
явуулсан. Тэгээд ах тухайн үед за чамайг би Эрдэнэтэд цол аваад ирэх юм бол чамд би нэг санаатаа ундаг байсан. Санаатаа хоёр хэл. Энэ машиныг би чамд өгнө шүү. Цол аваад ирэх юм бол гээд. За. Тэгээд би автобусан сууд даргаан дээр очиод даргаан дээрээс автобусан сууж аваад тэгээд Эрдэнэтэд очиод лавгаханд очиж байрлаад. Лавгах чи өмнө жил нь Эрдэнэтэд төрүүлээд аймгийн арслан болцсон. Амар жаргал начин чин үзүрлээд аймгийн зам болцсон байсан. Сумын занаас. Тэгээд нэг дээр би ч одоо хинтээ таарчлаа шүү дээ. Дахиад авраг Бацар аврагтай, Босоо аврагтай. Тэр наадам дуу. Тий. За. Нэгийн даваанд. Тэгээд өмнө нь яг хоо наадмын нөгөө бүртгэл хараад л за ямар сайн хүмүүс байна гэсэн чи өмнө жил амар жаргал өмнөх жилийн за дөрүүлнэ гээд ирсэн байна. Бацар аврагыг ирсэн байна. Бацар аврагч аймгийн начин байсан уу? Тийм байсан баг. Үгүй ээ, сумын аймгийн начин байсан. 9 онд. Бацар гээд энэ хоёрыг ирсэн байна. Ер нь энэ хоёрын нэг л төрүүлэх байх гээд. Хүмүүст таамагт гэсэн байхгүй. Тэгээ нэг дээр Бацар аврагтайгаа таарад. Тэгсэн хоёр дээр амар жаргалтай таарад. Тухайд. Тэгээд тэр хоёрыг нөгөө яг төрүүлнэ ер нь дээшээ барилдана гэжээс хоёрын нэг хоёрын даван дээр би тараа хийчихгүй. Яаж яах вэ? За зүүн утгаа би ч ерөөсөө нэг утгатай зүүндлэгнээс утгатай дарах юм гэхдээ шүү дээ. Тэргээрээ хайчихсан. Тэгээ 3 дээр манай одоо Шонхор сургуулийн багш манай ангийн багш Батбаатар гэдэг одоо энэ цоллооц цол дэлгч Батболд дах Батман дахын тэр багтв. Манай ангийн багш намаа 3 дээр гаргаж өгөөд 4 дээр Эрдэнэтийн Батцааж лөө аймгийн арслантай таарад. Тэр мэд жоох настай армил болсон байсан юм уу. Тэгээ 5 дээр манай лавгах намайг авч өгч ирсэн. Лавгатар арслан. Намайг дэмжиж ирсэн. Тэгээд 6 дээр Батмөг тунаад. Яаж унсан заадах та? Батмөгөд биш гэж юм болоогүй юм уу? Гараад удаагүй илгүү санжигнээ сонготуулаад. Тэгэл унчихсан. Баярлалаа. Сэтгэл машин дээр байна. Чи боллоо. Тий. Тэгэхээр ад иргэдэд хандаж баяр наадмын мэмжлээ төшүүлэхгүй юу? Энэ Орхон аймгийн би тал өмнөдөө сайхан баярлалаа гэж хэлмээр байна. За баярлалаа. Аймгийн начин цолтоожин тэгээ бас цагаал танхимын барилдаанд бас шаггүй барилдсан баг шүү тийм ээ. Нэг барилдаанд одоо энэ Содмомдорж арслан өсгөө аврах энтрийг нэг цуулаад хайцсан гэдэг баг тийм ээ. Тий, тухайн үед чи аймгийн аймгийн начин болж явах үед чи нөгөө манай Дэвжиний ах нар бас тухайн үед амар байлаа шүү дээ. Хоолтойхон чи ер нь тий бол аюултай байсан шүү тий. Ер нь энэ аймаг зэргийн барилдаан болон 4 хүний 3 нь говьлтайх үлдчихсэн тийм төгч байдсан шүү дээ. Тэгээд манай ах нар чинь тухайн үед бэлтгэл сайн хийн. Манай Дэвжиний багш Бадрах багш байсан шүү дээ. Тэгээд нөгөө Дамил багш Дамдан шар багшийг авчирцсан. Тэгээд Дамил багш Бадрах багш хоёртой бид нарт чинь 9 он 10 11 онд чинь Эрдэнэтэд сэргээлтийн бэлтгэл гараад тэр өвөл бол айгүй хавар гадаа бид нар чи хөлбөмбөг тоглолдог. Тэгээ бэлтгэл маш сайтай байсан. Манай ах нар ч хүртэл амар байсан. Сайн байсан. Тэднийг дагаад тэгээд нэлээд сайн бэлтгэлтэй байсан шүү дээ. Тэгээд хавар нэг зааланд нэг барилдаан болоод тэгээд 2 дээр энэ Батцааяа арцхыг гэж хаяад. За. Тэгсэн 3 дээр Содном арслаа аваад намайг. Би аймгийн начин цолтой байсан. Содном арсланыг хаяад. Тэгээд 4 дээр өсгөө аврагтай оноолтоор таарсан. Өсгөө аврагч нь 2011 онд 9 он төрөллөө. Тий 9 он төрөл 10 онд үзүүлэлцсэн байсан. Тий 10 онд үзүүлэлцсэн байсан. Тэгээ 11 онд өсгөө аврагтай 4-ийн оноолтон дээр таарад. Тэгээ өсгөө аврагыг хаяад. Яаж хаях вэ аврагыг? Авраг чинь зүүн бохгүй юу? Гэтэ адилхан зүүн тал таарна шүү дээ. Тэгээд авраг энэ зүүн гараа ингээд өрсөй чи энэ гаран дээрээс атгаад нэг гараараа атгаад энэ сэнжигэнд сугны онгорцыг аваад урдуур ингээ гүйлгээд татна шүү дээ. Тэгээ гүйлгээд татхад нь хөл дээр нэг итцэх байхгүй. Нөгөө нэг Батэрдэн авраг нөгөө том сүх утгаар яг таллаад итүүлдэг шиг юм болсон юм уу? Тэг яг таллаад итүүлдэг. Тэгээ итээд өсгөө аврагыг хайчтیں۔ Тэгсэн
5 дээр одоо талигч инкод начинтай үзээд инкод начин донжилээ. Тэр чинь 4 сар 5 сард болсон барилдаанд. Тэгээд 2 сарын дараа Алтайд очиж аймгийн арслан болчихлоо. Тухайд. Тэр барилдаанд одоо том авраг хайцсан хүн чинь нэлээ өөртөө ихтгэл ороод явсан баг та тийм ээ. Бэлтгэл сайн байсан. Тэгээд сайн байхаасаа гадна их зөв байсан. Ааха. Би бол бэлтгэлийг одоо авраг багшийн заад сургасан олгосон одоо эрдэм мэдлэг одоо юмар л одоо бэлтгэл сургалтаа ер нь бол хийдэг шүү дээ. Тэгээ бэлтгэлийг их нь гол нь биш, гол нь зөв нь хийх хэрэгтэй. Амралтаанд харуулах хэрэгтэй, бэлтгэлээнд харуулах хэрэгтэй. Тэгээд сайн амарч ийж сайн бэлтгэл хийн. Амралт муутай бол бэлтгэлийн ачаалт авахгүй шүү дээ. Ер нь тэгээд манай олимп сургуульд амралт аврагыг төрүүлнэ гэж хүртэл үг байлаа шүү дээ. Оо тийм. Бараг өрөөтэй аа. Тий, өрөөтэй. Тэгэл сайхан амарч хэлэхдэг гэсэн шүү дээ. Тэгээд тухайн үед бэлтгэл зөв байсан. Наадмын бэлтгэл дээр ч хүртэл үндэсний үеийн бэлтгэл бүхийн барилдаан сайн хийсэн. Тэгээ 11 онд ах намайг аваад Алтайд очиж барилдсан цуг явсан. За. Улсын наадмын өмнө аймгийн наадмын тухайн үед болдог байлаа. 9 10-нд болдог байлаа шүү дээ. Тэгээд би чинь 5 дээр манай Өржинбаатар Арслан гэдэг ахын найз л да. Шаргын Өржинбаатар Арслан аваад 6 дээр би өөрөө ам авсан. За. Тухайн үед начин болсон энэ манай аймгийн тоглолын амар төвшин гэдэг ахыг авч хаяад. Тэгээд 7 дээр ах үлдчихэж байгаа сумын чулуу начин байсан. Тэгээ буйнт байсан. Бид 4-ээс. Тэгээд ах намааг аваад тэгээд би заан болж илаа. Тэгсэн буйнт маань тэнд сумын чулуу начин сумын зам байсан шүү дээ. Шахад татчих идээд. Тэгээ буйнт төр үзүүтрэн төлтээд. За 11 онд. Тэгээ би өмнө нь наадмын бэлтгэл дээр буйнт дээр нэг сайн байсан. Тэгээ буйнттай намайг ах нэг 2-3 барилдуулсан. Ер нь буйнттай барилт шүү гэсэн. Тэгсэн би барилт болгондоо буйнтыг хайж чаддаг байхгүй. 2-3 унсаа. Хайж чадаагүй. За. Ер нь л намайг чи бэлдаад би чи нөгөө жин хөнгөтэй байсан. Буйнт ч бас том шүү дээ. Том тэр чин шууд бол шуудтай барьтаа шүү дээ. Тэгээ буйнтад би 2-3 унсан юм аа. Тэгээд яг үзүр зөрүүнд үлдсэн чинь ах битэрийн барилдаа нэг харж чадаагүй гэсэн. Тэгээ нэг ойрхон стадионы ойрхон нэг найз нь байдаг. Найзындаа ороод зурагт үз сууж хагаад. Тэгээ яг нэг стадионоор одоо бараг л шийдэгдсэн баг үзүр төрлийн барилдаанд дууссан баг гэж бодоод яг стадионоор орж ирсэн чинь үүзлэр аймгийн ачин шинэ баяр 7-8 давж аймгийн арслан боллоо гэж зарлж ийсэн гэх. Зарлж ийсэн. Юус үзэж чадаагүй, харж чадаагүй тэгэл би яваад гисэн. Бэлтгэл дээр унаад байсан болохоор одоо яадаг үл гэж бодоод байсан баг. Тий, яадаг байсан баг тий. Тий, их л дээр бичсэн шиг байгаа. Би бол өөрөө гайгүй байсан. Яаж хайсан тэгээд. Бас л нөгөө нэг золгооны барилдаанаас л аяхгүй. Тэгэхээр би ч угаасаа л буйнт чи өөрөө баруун бохгүй. За. Баруун золгооноос барилддаг. Тэгээ одоо нөгөө хүмүүсийн угаасаа л баруун золгооны барилдаан тэг хүн чинь бас зүүн золгооноос баруун шиг тийм сайн байх биш байгаа шүү дээ. Би тэгээд гараад битэр нэг би угаасаа золгох тийм бодолтой л хийсэн юм л да. Золгоол нөгөө ганц утгаагаал хийнэ гэж угаасаа тийм төлөвлөгөөтэй байсан. Тэгэл гараад элэг үсэнжиг аваад золгох уу, элэг үсэнжиг авах уу гэсэн чил байн тэгээл гэж. Тэгэл элэг үсэнжиг аваад за тэгээд шодсон зүүн золгон буйнт баруун гэсэн. Тэгэл зүүн золгооноос утгаал. Яг өөрийн талаар уугаад. Тий, өөрийн талаар яг л өөрийн дарханд ч мэхэлтэй миний. Тэгээ утгаад буйнтыг дөрүүлээд аяад арслан болчихлоо. Тэгээд дараа жил нь тэдэн ч одоо арслан болчих ч одоо нэг ах мах аав маав энэ төр үлээстэй бөөм баяр үз. Тэгээд яг 11 онд нэгч тийм амир сүйд одоо баярлалаадсэн байхгүй. Тэр чи өөрөө улсын золтой улсууд. Бас тийх бах та тий. Тэгээд аймаг арслан болсон. Тэгээ хойдон жил нь бас манай аймгийн наадам чи өмнө болоод
Тэгээ бас очиж барилдаад би чи аймгийн арслан болцсон. Тэгээд аймгийн начны чимхтэй. Тавын даваа тав дээр чи бараг зүүнний магна болчихж илгээл. Тэгээ үзүр төрөд цээ яхтайгаа үлдэж. Би чин 5 6 дээр нөгөө зүүнний магна болохоор ам гайгүй зөөлчлөөд авчиж байгаа байхгүй юу? Тэгэл яг гайгүй дэшээ барилдана гэж хэлсэн улсуудын цээ ях хайж өгөөл. Тэгэл битээр үзүр төрөнд Цэрэн тогтох начин шүү дээ тий. Цэрэн тогтох начинтай үлдээд. Битээр илэг өсөн чинь тухай чинь цээ яач бяртаа гэж амар шүү дээ. Заалмааланд бол амар байсан. Тэгээд бас л золгооны барилдаанд хүрээл. Тэгэл намайг чи ингэж золгож аваад баруун золгоол ингэж сугдаад л авдаг шүү дээ. Сугдаж аваад толгой зөрүүлээл тэгэл ингээл хоёр талд ингээл аваад идэг шүү дээ. Яг тэгэл сугдаж аваад ингээл дайрахт нь би нэг талаан солиод хөмрөө мэйхтэй ороод. Тэгээ иччихсэн. За. За аймгаарсан цэрэн тогтох сугдаа ороод болоо. Сугдад дайрлаа. За дайрахтан дагуул тахимдаад механг үзээлээ. Тэгээд би 11 12 онд хоёуланд нь бас улсын наадамд бас барилдах надад чинь завшаа олдсон шүү дээ. 11 онд ч аймгийн арслан болчоод тэгээд шууд тэр оройн онгоцоор ирээд бүртгүүлээд. Тэгээд 11 онд чи 1024 бүгээр л жилээ. Тэгээд одоо энэ Пүрвжүү арцах дөрвийн даваанд. Унжсэн. Хоёр дахь үед чинь Бадам сүрэнтэй хоёр дээр дарж илүү. Гурав дээр энэ Булганы Бат Эрдэнэ талигч. Начинтай таарад. Тэгээд Бага арслангууд нугарсан бах тий гурав дээр. Тий. Тэгээд дөрөв дээр Пүрвжүү арцахтай таарад. Тэгээ Пүрвжүү арцах чинь тухайн үед чи одоо юу над мад дундах мэдээ. Яаж унсан тий? Тэгэл золгоол нөгөө татуулаад. Тэр татанд нь орол унчлаа. Би 12 онд бас хурц арслан болчоод ирсэн. Ирэн би нэлээд дээшилцсэн. Нөгөө цол овцсон барилдаан болохоор ч аймаг улсын наадам чи ерөөс нэрвдэхгүй байх чинь. Нэм сургуулийн начин 3 дээр аваад тэгээ нэмээ ахад эхлээд би нэг давхар амсан юм аа. За. Давхар амаад ингээд нилээ хүчтэй унахгүй юу. Тэгсэн нэмээ ах болоогүй байсан бас нэг маргаа үсээд. Тэгээд дахиж барилдгуулаа гэд. Тухайн үед энэ камерамын бичлэг өслөг байхгүй л шүү дээ. Тэгээд дахиж барилдгээд. Тэгээд дахиж барилдаад би илэг ус ингээд автсан. Тэгээд нэмаах чи ингээд нэг илэг ус тавиулах гэдэг хоошоо ухраад тэгтэн ингээд дагаж босч өмнөөс нь гүйж байгаа өмсүүлээд. Нөгөө амар өмсөнд ороод. Нөгөө амар өмсөнд нь ороод 12 онд чинь тэгээ 3 дээр өмчсөн. Өмсөж байна. Тий. 13 онд болохоор чинь Санжидам авраад очлоо. Тэгсэн. Тэгээ хурц болцсон тухайн үед 12 оны наадам 13 онд чинь аймаг зэрэг мэрэгт чинь тухайн үед чинь хурц цөөхөн байсан шүү дээ. Мөнгөнбаатар арцгач чинь хурц байлаа. Оюуны гантлаг ах чинь хурц байлаа. Одгэрэл арцгацсан хурц байлаа. Тэгээд бүхий өргөний аймаг зэрэгт бол ер нь л баруун зүүнний дагвартал байж идэг. Тэгээд аймаг зэрэгт чинь барилгын аймаг зэрэгт төрүүлж үзээгүй. 4 удаа үзүүлж гисэн. 4 үзүүлсэн. Хин хинтэй үлдсэн. Хангаа аврахтай 2 үзэж унаад. За. Батчулуу начин Төв аймгийн. Хэсэгтэр Батчулуу начинд нэг унаад, Цэрэн тогтох начинд нэг унаа. Тэгээд 4 үзүүлээд. Юусаа тэгээд барилцсан хугацаанд нэг их 2 3 жил барилцсан аймаг зэрэгт. 4 удаа л үзүүлчихсэн. Яг тэгээд нэг шөвгөрсөн шөвгийн 8 бол нэлээд байсан л та. Тэгэл үзүүр төрөнд үлдээл төрүүлж чаддгүй тэднэрт л яа гарахгүй тэгэл тухайн үед чинь ланзар байсан амар асуудтай л үздэг гэсэн. Хийж чадаагүй төрүүлж чадаагүй л дээ. Тэгээ 13 онд энэ наадам дээр санжаа аврахтай 4-ийн давааны оноолтаар 3 дээр ах намайг гаргаж өгөөд. Тухайн үед ах чи өөрөө бас барилдуул дээшээ үзүүл үзэх боломж зөнтэй байсан л да. Тийм шүү дээ. Навч 2 жил гаргаж өгсөн шүү. 8 онд начин болсон хүн чинь
Нэг начин болоо 4 5 жил болж байгаа шүү дээ. Тий. 12 13 он бохгүй. Аа. Тэгээд намаа гаргаж өгөөд би чи Санжаа аврагтай таарсан. Тухайн үе чи Санжаа аврагтай чи барилж үзээгүй. Би ч өөрөө Санжаа аврагыг их дэмжин л дээ, их хүндлэн л дээ. Аа. Тэгээд дөрөвдөр Санжаа аврагтай гээд таарсан чи гараад өрсөй чи өмнө нь би нэг багштай лам дээр очдөг байсан. Аа за. Лам багштай. Тэгсэн ерөөсөө оч болгонд л намайг яг хэлээд болдгоо. За. За өнөөдөр барилдаантай өглөө нэг багш дээр очиж нэг камерасан тавилчийг ингэж харж байгаа л за чи тэгж барилдах юм байна, ингэж барилдах юм байна. Ерөөсөө яг хэлээд болдгоо. Яг хэлснээр нь барилдаа. Яг л хэлснээр нь дараад болдгоо. Аа. Тэгээд тэр хүний чинь би яг л энэ хүн чинь одоо яг л ингээл алдыг харддаг юм байна гэж одоо тухайд амар сүсгтэй байгаа шүү дээ. Аа. Яг л хэлээд. Яг итгэл тий. Тийм итгээд байна. Тэгээ 13 онд наадмаар бүртгүүлэхээс өмнө багш тэр хүн дээр очиод. За. За би бүртгүүлэх гэсэн юм аа гэсэж. За хоёлаа цуг явнаа. Цуг очиж бүртгүүлнэ. Тэгээ цуг очиж бүртгүүлээд бүртгэлийн нэг энэ код дугаар мугаараа гэж үзүүлж харуулчаад. Тэгээд яг л нөгөө үздгээр ингэж үзэж хагаад. За чи маргааш ер нь цол автсан байна. Аа за. Тэгээд нэгт их баярлаарай. Аа. Цол авцсан байна гэхэд 13 оны наадмын 10-ны өдөр тэгж хэлж байгаа байхгүй. За. Тэгээд тэр хүний чи яриа яг л биелээд исэн чинь. Аа. Тэгэхээр нь би яг л за ингээл болчтой юм байна гэж бодоод. Аа. Тэгэл дотроо эн чинь бас амар баяртай байгаа шүү дээ. Аа. Тэгэл аа бити нэг чи нэг баярлаарай гэдэг. Тэгээд Санжаа аврагтай таарад ингээ барилцсан чинь нөгөө нэг хит одоо ах 3 дээр 2 дээр энэ хинтээ таарлаа бич. Тэгээ 3 дээр ах гаргаж өгөө. За 4 дээр би чинь тухайн үед энэ хитэн заанууд Санжаа авраг тэгээ Санжаа аврагын ард Соронзон зан байдаг гэсэн. Ирэмбэр. Аа. Тэгээ Соронзон ахтай таарчвал одоо тэгээд ахаасаас даваагүй юм даа гэж бодоол. Аа. Тэгэл ер нь Соронзон ахтай таарна гэж бодоол чи Санжаа аврагтай таарчихгүй юу? Аа. Тэгээ Санжаа аврагтай гараад нэгэ барьцсан чинь нөгөө багшийн хэлцгээсэн за чи начин болох юм байна уу сол авах юм байна тодорхой юм байна гэж хэлжсэн нь санаанд буугаад тэгээ одоо би энэ үрийг чи яаж хаях юм бол гэж ерөөсөө бодогдохгүй. Аа. Бараг л ингээл өрөөл ингэж яхад л бараг л тэр хүн чи бараг л халтраа унчих юм л сэтгэл зүйд суудсан тархинд суудсан. Ямар ч барилдана гэсэн тийм тэмцэл тийм байхгүй. Аа. Тэгээ Санжаа аврах дээлэг ус шинжиг аваад толгоогоо ургуулад. Аа. Тэгээ толгоогоо ургуулсан ингээд би ингээд тонгооц ингээ байж явчих хүртэл тэгж бодогдоод байгаа шүү дээ. Одоо энэ Санжаа аврах унах холоог юм багтай явах юм бодогдоо. Бас л давцсан шүү дээ гэж Тийм бараг л давцсан шүү дээ. Төрүүлээд ингэсэн. Аа. Тэгээд тийм сэтгэл зүйтэй барилдаа тэгээд Санжаа аврахт толгоо ургуулвал тэгэл унсан. Аа. Тэгээ 14 оны наадмар чинь би бас нэг жоохон бэрхтэлтэй байсан юм аа. Тэгээд энэ гончиг тавхаа гээд арслан байна шүү дээ. Тий. Чори. Аа. Гончиг тавхаа арсланд 2 дээр дахин өгөөд. Аа. Тэгээ 15 оны наадмар За байж тэгэд нөгөө нэг аврагд унсан тэгээд унчлаа. Санжаа авраг тийм ээ. Аврагчдаа тэр үед иддээ шивцэх гээд амар байсан үе. тий. Тэгээ нөгөө багштайгаа дараа нь уулзсан уу? Ер нь юу гэх юм тэгээд. Үгүй уулзлаагүй Үгүй тэгээд одоо нөгөө нэг барилдаандаа ер нь ямар хоо дүгнэлт хийх үү ер нь тэгээд. Тэгээд багштайгаа уулзж байгаа юм шиг угаасаа. Ааха. Тэгээд багштайгаа уулзахад одоо багш одоо юу хөвтэй. Чи өөрөө тэгээд өөрийгөө сайн бэлдэхгүй яасан л гэсэн намайг. Ааха. Өөрийгөө сайн чи бэлдэх ёстой шүү дээ чи. Дан ганц би чиний бүх юм чи шийднэ гэж юу гэсэн. Чи өөрийгөө чи бэлдэх ёстой байсан шүү дээ чи. Төлөвлөгөө юм хийх ёстой байсан шүү дээ хэлчихсэн. Аа. Тэгэхээр ер нь бол нөгөө хөөрөлтөө автчаад өрсөлдөгчтэйгөө ер нь яаж барилдах тухай бодлоо орж ирээгүй. Ерөөсөө орж ирээгүй. Ерөөсөө баргад ингэж болчихж байгаа юм байх гэж бодоол. Аа. Тэгэл аврагтай барилдаж яхад хүртэл одоо энэ аврагыг одоо бараг л өөр унаад өгөх юм бодогдоол ерөөсөө. Яагаад тэгэхээр тэр хүн чи өмнө нь бүх юм нь хилжсэн юм нь за чи тэдийн даваанд давах юм байна, тэдийн даваанд унах юм байна гэдэг энэ заалны барилдаанд гэж бүгдийг хэлээ өгсөн. Аа. Ерөөсөө намаараа олох гээд байдаг. Тий. Тэгэл яг л бүх юм намаараа олох гээд. Тэгээд энэ сэтгэл зүйтэй барилдаад
Тэгээд нэг 14 он тэгээд 15 онд юу яасан юм аа. Тэгээд дараа нь юу гэсэн байлаа? Тэр нэг сонинд юу телевизээр ярьсан байлгүй. Миний барилж үтсэн хамгийн бяртаа өх санжаа авраг байсан шүү гэдэг ярьсан байлаа. Тий. Тэгвэл би санжаа авраг шиг тийм үедээ тулж үзээгүй шүү дээ. Өмнө нь. Тэгээд нөгөө аврагын чинь юу н ийм далбай. Ийм далбай өмсдөө шүү дээ доогуур орсон. Тэгээд ингээ өрхөөр энэ булчингаар ингээ барьчаад ингээ ямар ч гаргуул орохгүй. Илэг ус рүү ингээ орохоор ямар ч үгүй барьц олдохгүй. Тэгэл миний илэг ус инженеэрч аваад ингээл зүгээр ингээл намайг шингэж байгаа шүү. Тухайд чи би өөрөө тийм үнтэй чи барилж үзээгүй болохоор чи. Юу ааж юм чи. Чи одоо юу вэ? Гайхмаар хүн би гайхмаар юм. Гайхаж байгаа юм чи. Тэгэл ямар ч барилдах сэтгэл зүй, ямар ч юмгүй тэгэл болсон. Тэгэл тухайд чи санжаа авраг чиг басаа тэгэл бий байтгаа чи төрийн хадам төрүүлэх одоо тийм амар л заалтал хайсан хүн ховорхон шүү дээ. Тий, тэгээ мань мэд дундч гэж юу ах уу. Тий. Тэгээд тэр наадам хоёр нэг ухаарл болсон байх гэдэг. Дараа нь санжаа аврахтай таарахгүй юу? Тэгээд битээр шинэ жилээсэн баха. Шинэ жилээр тарж байгаа нэг таарс чинь чи 13 онд над дээр 4-5 он чи шүдэн тачхнаад ирээ байцтай. гэдэг чийсэн аврах чи энэ ахтай чи бас энэ хоёр чи бас ураа ах トゥ. Ер нь нөгөө манай ах чи өөрөө аранга манай бэрэг чи арангаах байхгүй юу? Тийм үү. Тэгээд энэ чимэд иргэзэн гэж одоо Монгол гутлын энэ гутлын үйлдвэрийн дарга марга хийж ирсэн залуудаа тийм хүн байд. Тэгээд энэ санжаа аврагыг анх хотод ирж яхад нь гутал бэлгэлж ийсэн. Тэгээд чи их сайн бүх болно гэдээ бас дэмж тусалж ийсэн. Тийм тэгжсэн гэдэг. Тийм тэгээд тийм чимд иргэцэн гэдэг тийм хүн байсан. Аавынх нь нэртэй адилхан нэртэй тийм хүн байсан. Тийм тэгээд манай тийм бэрэгчийн одоо аав нь. Тэгээд танаа худ юм байна шүү дээ тэр. Тийм манай ахын эхнэрийн ахын хадам аавал гэсэн. Хадам аав байхгүй. Тэгээд санжаа аврах чинь тэргүүрээч тэгдэг юм уу? Ер нь ахтай их харилцаа сайтай. Тэгээд би ч гэсэн одоо нөгөө тэр утгаарч угаасаа санжаа аврагч чинь бол ерөөсөө бүх мэддэг Монголын бүх ард түмэл хөндлөлтөө шүү дээ. Тэгээд ер нь бол одоо би санжаа аврагыг тэгж боддоо шүү дээ. Одоо нэг энэ бүхий холбоотой нэг үзэл бодол таарахгүй да нэг жоохон тэгээд допингоос болоод энэ хоёр асуудлаас болоод ер нь их одоо барилдгаа болчихлоо шүү дээ гол шалтгаан. Тэгсэн. Одоо нэг допингийн асуудал ер нь зэгсрэх шатандаа ер нь орж байгаа бах. Бүхий холбооч гэсэн үйл ажиллагаа ер нь сайхан болж ирж байна. Авраг нэг 2 жил бэлтгэл хийгээд зөвхөн багтаа гэж би боддоо шүү дээ. Харин тийм ээ. Зүйл ер нь түлж шүү. Ер нь авраг би ч одоо бас аврагынхаа ер нь бас жинхэнэ галзуулан фэн гэдэг шиг тийм хүн шүү дээ. Тэгээд ер нь нөгөө шүтэн биширдэг бүх маань барилдах байх ч бас ер нь бас онцгүй шүү дээ. Аврагынхаа барилдаасаа гэж их харсан. Аврагчийн дооны хүлээ 85 оных шүү дээ. 85 он гэж одоо 40 хүрч байгаа юм байна. Баянаа аврагч 44 төдөө дөрүүлсэн гэлөө. Тий. Тэр. Тэгэхээр одоо авраг болно барилж ийсэн. Энэ өнгөрсөн хугацаанд бас тасралтгүй барилдсан бол бас дахиад түрүү байсан шүү тийм ээ. Байлгүй яг юм чи. Тэгээ үзэл бодол таарахгүй тэр нэвтрүүлэг юм нь үзэхэд үзэл бодол таарахгүй. Тэгээд энэ допингоос гэ асуудлыг чинь бол одоо ганц дуу хоолой ер нь бол болж байгаа хүн шүү дээ. Одоо манай аврагуудад бүрнээ аврагч байна, хангаа авраг байна, энэ аврагууд мөнгөт авраг байна. Ерөөсөө л энэ авраг хүн гэдэг чинь бас барилдахаасаа гадна бас бүх талаараа л ер нь авраг л байдаг юм билээ л дээ. Ер нь үзэл бодол дээр гаргаж байгаа тэр ухаан нь бол хандгаатай жанчилаа гэж мэдхүүл байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдэсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч алдчихгүй. Хандгаатай жанчилаа гэдэг чинь энэтэй гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчилан аршаан. Тэгээ хоёулаа ахын чин тухай ярианууд дундаа зөндөл хавчуулж ярьлаа. Ер нь хүүхэд байхасаа мэдээж хэрэг ахыгаа барилдахыг хараад их баярлаж багтаж бүх ахтай хүн чи их сайхан байдаг байсан баг. Ер нь ахыхаа барилдааны онцлогийг ер нь дүгнээд ярих юм бол одоо ахыхаа тухай ямар бодолтой явдггүй бүхийнх нь хувьд тийм ээ.
Ах болохоор таг баруун шүү дээ. Аа. Би болохоор зүүн баруун талтай. Аа. Ер нь хөл мөх маш сайтай. Аа. Бас л үнтэй бол ер нь золгож барилдана. Яг ч намайг бодоход өндөрч одоо метр 81 2-тай. Жин том шүү дээ. Тэгээд яг нөгөө ахыг Улаанбаатар хот ирээд ингэхт над шиг гардаж аваад бэлтгэл сургалтыг хийлгээд энэ ингэдэг шүү тэрэн тэгдэг шүүгээд зааж сургаад өгсөн хүн бол байхгүй. Тэгэл өөрөө явж байгаа л тэгэл цол аваад тэгэл барилц яг нэг системтэй бэлтгэл хийгээд үнэ удирдлагын дор ингэж ер нь хийж байгаагүй. Тэгэж хийсэн бол ер нь бол байгалийн өгөгдөл төр мэдрэмж юмнууд нь бол арай өөр төвшөнд байх байсан байх л гэж би боддоо шүү дээ. Тогтох хоёр нь чинь цагаал танкинд бол гэхдээ маш сайн барилддаг бүх байсан шүү тий. Зүг түрүүнд үлднэ, шүүхт үлднэ, шүүгөр нь аймаг цэрэгтэйч тэр аймгийн цолтой байхтаач тэр энэ улс аймагтаа тий. Аймаг цэрэгт чинь 8 удаа төрүүлсэн. Аа. Тий. Нилээ олон үзүүр шүү. Тэгээд улсын наадмаар 2004 онд жаах арслан болж ирсэн. Завханд арслан болж ирсэн. Аа. Үзүүр нь одоо гуй бат жаргал гэл ах гэдэг чинь аймгийн арслан. Аа. Жаргалах үзүүрлээд ах төрүүлээд А битээр ах эндээс шууд онгоцоор яваад А битээр сумаасаа аавын цагаан жиргэстэй гараал тавьчихлаа. Аа. Тэгэл очиод төрүүлж илээ. Тэгээд 2004 онд төрүүлээд 5 онд чинь Батэрдэн аврагт аймгийн начин цолтой байхдаа 3 онд юм аа. Аа. Шууд улс төрөлтөд 4 онд Батэрдэн аврагт үржилсэн. Аа. Тэгээ 8 онд цол авчихсахгүй. Аа. Ах чи давхар ачин. Аа. Хөшиглэн. Тусуулж хөшиглэн. Аа. Тэгээд одоо энэ ингээд хөшгөлсөн хүнийг дотор нь өхөлдчихдэн шүү дээ. Аа. Ер нь энэ мөхий чинь бол ер нь ах л ер нь хамгийн анх бүхий өрөө төр нь хийж гарч ирлээ. Нилээж олон хүн энэгээр хайсан. Аа. 14 оны манай сумын 90 жилийн ой болоод Аа. хангаа аврагч аймгийн арслан цолтой. Аа. Ах чи одоо 10 жилийн өмнө гэдэг чи одоо 35 6-тай яг миний насны дээр л байсан байл л да. Тэгээд ховдын даншигтуулаад хангаа аврагч бүрүүс байган заам ерөөсө бүгдийг хаяа төрүүлсэн. Аа. Хууч заал моолнд хангаа аврагч амар гэсэн баггүй. Тэгээ үзүр төрөнд барилдаад. За. Хангаа аврагч ах хоёр. Тэгээд үзүр төрөнд барилдсан чинь нөгөө баруун гараараа илүүсээ аваад бар. Тэгээ зүүн гараар шинжиг аваад өөдөөс нь ингээд татаад хөөдөг байхгүй. Аа. Тэгээ хангаа аврагч ухарж ачаа ингээд гүшгэлдэг байхгүй. Аа. Суулаад тэгтэн ганцхан дотор нөгөө бөхөрөө гэл хаяа төрүүлчихсэн. 14 оны сумынхаа 90 жилийн хойгоор. Аа. Тий. Тэгээ тэр нь бол дархан их нөхгүй. Тэгээ тэрийг намайг хийгээд би яагаад тийм. гүшгэлөөлөх нь ингээл хавирахаар тэр одоо мэдрэмж байд юм уу, биений онцлог байд юм уу? Би бол ирэнэстэй хийчихдэг. Аа. Хангаа аврагч одоо аав талаараа бол танай сумын хүн бол таарна шүү дээ бас тийм ээ. Уул гэж зарлалдаг. Авраг сая 22 онд Бацуур аврагын 100 насны ой болоод. За. Чарган Бацуур аврагч. Тэгээд манай нутгийн зөвлөл, сумын нутгийн зөвлөл лийн дарга Магнасур ах манай нутгийн зөвлөлийнх ярьж хагаад энэ аврагынхаа энэ шарилн энэ Улаанбаатар хотод байдаг байсан аврагынхаа шарилыг нутаг орондоо аваачих гээд 100 жилийнхэн ойгоор. Тэгээд яг тэр захир гээд тэр ууланд яг ингээд шарлын авчиж нутгсуулсан байхгүй наадам юм. Оо за. 22 онд. Тэгсэн тэр жил хангаа авраг улсад төрүүлээд авруулж байгаа байхгүй. Оо за. Тий. Тэр юм бас учиртай юм шиг байл. Аа. Тэгээ аврах чи тэр жил жаргалан сумаа бас зарлуулж гарсан шүү тийм ээ. Уугуул гэж. Тий, жаргалан сумаа говьлтай аймаг жаргалан сумын уугуул гэж зарлуулад тухайн жил чинь. Тэгээ авраг болчоод бас очсон байх шиг байсан тэргээрээ тийм ээ. Тий, тэгээ тэр зураг хөргөө авахулсан. Тий, аврагын 100 жилийн ойгоор тэгээд аврагын наадам хоёрыг манай сумынхын өргөн дэлгэр сайхан наадам зохион байгуулж. Бүчүүд их ирсэн сайхан наадам хийсэн.
Сэгсэрж бол илүү амттай. Тийм сэгсэрж байгаа. Энэ арай жаахан шингэн баг шиг. Жоохон. Энэ манай сумд бас энэ цэцэрэг нь ургана л та. Оо тийм үү? Тий. Хар утны цэцэрэг байглаасаа. Аа. Тэгээ 11 12 сард очиж түүж аавна. Бааж аавна. Муу арслан чи. Мөн Эрдэнэ арслан чи увсын бөхчүү часарган их уудаг болохоор сайн барилддаг гэдэг. Тэгвэл танаахан ч бас часаргантай болохоор бас сайн байх нарахгүй байна. Одоо өвөл эний чи адууны мах цэцэрэг нь. Аа. Өөрийг чи уугаал тэгэл бэлтгэлдээ одоо манус чи одоо халуун савтай. Аа. Халуун савнда сайхан хийж аваад устаа найруулж аваад Аа. тэгэл бэлтгэлийн дундуур нь чи халуун юм уугаар чи хөлс тавирна одоо бэлтгэлийн одоо алдж байгаа дээр хөлсөр гарч байгаа эрдэс үтсийг нөхөн. Аа. Цэцэрэг нь бол одоо хүний биед бүхчүүд гэлтгүү тэгээд Монголын ард түмэнч одоо эрт дээр үеэс хэрэглээд ирсэн энэ сайхан ундаагаа тэгээд одоо уугаад явж хахад энэ амрын ханаад ойр зүрийн юм бол хөрөхгүй л хүрдгүү шүү дээ ер нь бол. Аа. Дархлаа тогтчих юм шиг баг. Тэгэл энийгээ уугаар л гайгүй болчдөг. Энийгээ уухгүй болгоод тэгэхээр дархлаа жоох ясдаг. Тэгэл энийгээ хүний биедгээд дасан зогцчих юм шиг л шүү дээ. Тэгдэг байх нь тий. Тэгээд начин болдог тэр жилийн наадам ямар болж вэ? 2015 онд ч одоо бас их тийм нэг гантай бороо багтаа нар ихтэй нэг тийм хуурай жил энэ төв зингэлт хит чи нэг анх удаа хиймэл зүйлийг тавьсан гээд тэгээ бас их нэг тийм наадам болж исэн тийм ээ. 15 оны наадамд би чи наадмын бэлтгэл дээр ер нь корос их сайн гүйсэн. Аа. Тийм. Коросонд их сайн гүйсэн. Бадрах өгч чинь ер нь өглөө зарайтаг их сайн хилэгдэг байсан бохоггүй. Аа. Тэгэл манай ах нар чинь болохоор зарим нь өглөө гармаарг байна. Багшаа найдэрэг нь багш болохоор тэгэл ерөөсө бүгдийг гарга гээл ерөөсө нэг хүн ч оцрохгүй бүгдийг гарга гээл. Аа. Бадрах өгч ерөөсө байнга өглөөний зарайтаг гээл. Тэгээ өдөр корос бол ер нь хөлөн бүг их тоглолдог гэсэн. Аа за. Хөлөн бүг чинь ойрхон зайд хурд давна. Аа. Ойрхон зайд тесрэн. Тэгээд амьсгаа задарна. Тэгээд нөгөө бөмбөг хөөгөө төлөөрөө ингээд явхаар ч бас хөлний мэдрэмж гიშгдэл мшигдлэх сайн болд юм шиг л. Аа. Тэгээ хөлөн бүг их тоглосон. Тэгээд 15 онд чинь би чинь нутг руугаа авраг өгшийг хилжсэн үг санаанд ороод. Аа. Манай сумд хөнгөргээд нэг сайхан байгалийн үзэсгэлэнт газар байдаг хөөхгүй. Хөнгөр амралт гэдэг курс туслах. 4 онд авраг өгш анх тэнд очиод хөнгөр дээр очиод Бомбаяр зам авцсан гэсэн. Аа за. Тэгээд аав очиод тусч аваад хөнгөрээр ороод хоошлоод ирээн уураар ороод ирээн уурыг үзүүлээд тэгээ баянаа авраг эднэр олуулаа явчихсан гэсэн. Тэгээд аав за Сүхбат Бомбаяр ороод хоёр ирээн уурын маань усанд нь орж хөнгөр цусланд амраад явлаа. Хоёр цол нэмнэ гэд бэлгшээгээд тэгээ илжсэн юм билий. Аа. Тэгсэн тэр жилэн 4 онд бумаа заан болоод авраг өгш төрүүлж исэн. Тэгээд авраг өгш намайг олим сургуульд хахад тэгдэг гэсэн. За минь хүү тэр хөнгөр гэдэг газар чи их сайхан газар шүү. За. Тэр газартаа очиж амарч ирчвч нэрийг авч байгаарай. Тэн дээр чи нэг овоо байгаа. Аа. Тэр бүү дэшээ ингээд голоонд байгаа төгсгөрч овоо байгаа. Тэр овоон дээр очиж байгаарай гэдэг намайг тэгдэг гэсэн. Тэгээ 11 12 онд би аймгийн наадам төрүүлэхдээ яг тэнд очиж ирсэн байхгүй. Аа за. Тэр овоон дээр яг наадмын өмнөх өдөр. Аа. Тэгээд бэлгшээгээ. Тэгээ 15 онд би бас нутагтаа очиод тэр овоон дээр гараад тэр хөнгөрээр очиод. Аа. Тэгээ баянаа аврахын хэлсүүг гэдэг шүү дээ. Энэ Монголын ер нь хамгийн их энерги сайтай газар энэ хөнгөр цуслан байна. Юун утаагүй юм. Энэ чи ерөөсөө их энерги сайтай юм газар. Сүүл шинжлэх ухаанаар ч хүртэл нотлогдсон шүү дээ. Аа. Тэгээд баянаа аврагч очдөг. Тэнд очин өвөл бол ажиллахгүй л өвөл машин дээр орохын тийм арга үндэс байхгүй. Аа. Тийм байгалийн онголт зүйлүүд юм гоё газар байгаа харшаа. Оо 13 14 онд тэндээ очиог юм уу? 13 14 онд чи би бэртцсэн юм аа. Аа. Тэгээд баг наадмаар 10 онд тэгээд гожиг давхад ундаг жил чинь бэртээд энэ Солонгос руу яваад имчилгээ томчлогоо хийлгээд ширмэс мөрөхөд залгуулаад. Аа. Тэгсэн 13 онд харин одоо би одоо очсон юм уугүй юу бас очсон л байх л гэж би бодоод байгаа.
Сайн санахгүй. 15 онд бол яхаар гоцсон. Тэгээд энэ тогоо дараа нь энэ хөхмөрт мөнгөн мөрт сумын Төвөмгийн мөнгөн мөрт тогс хайрхан гэдэг нэг хайрхан байдсан юм бэл. За. Тэрний сураг гараад наадмын юм тэнд нэг наадам болох гэж байна. Тэнд барилдсан бүхчүүд ер нь цол аваад байна. Бат мөгцөө батчлуунаач гэдэг. Ер нь л барилдсан бүхчүүд болгон цол авдаг гэдэг. Тэгээд тийшээ яваад. Тэгээд тэнд очиж барилдаж төрүүлээд. Тэгээд овон дээрээ гарчлаа, наадам дээрээ орчлоо. Тэгээд бана ваасан битээр бүртгүүлээд бүхий өргөнд орж 7 сарын 10-нд бүртгүүлээд. Тэгэхэд ингээд нөгөө бүх сонин дээр улсын цол одоо авах магадaltaй бүхчүүд гээд ингээд зураг байсан байхгүй. За. Тэрийг үзсэй чи миний зураг байж. Тэгэхээр нэр ваасан битээр ярьж байгаа л энэ залуу маргааш нэг өдөр шууган тарьш. Тэгэл тоглоом өөрийнхөө зургийг заагаад. Өөрийнхөө зургийг заагаад тоглоом болгоод тэгэл ярьж исэн баг. Тэгээд ер нь бас нэг бүх хүний одоо нэг өөрийн бэлтгэл сургуульд зүв байгаад юм уу бас нэг мэдрэмж одоо нэг зөн сөөн гэж бас байд юм шиг л. Тэгээ бас амны бэлэг байна. Тэгээд надад бас ингэ тэгж хилчмээ санагдаадсан баг дотроос. Бүр ингэ тэгээд тэгэхээр би тэгээ хэлж ирсэн. Энэ одоо ховдын зэргийн бүх чулууны Баатар билэг гээд одоо Батөлзийн зааны бүрдэр жигшин биш үү? Тэдний дүү улсын алдартай яаж Баатар билэг гээд ах. Энэ хөөргийг надад бэлгэлж ирсэн. За. Нэг өнгөрсөн 101 морин нэг хов талтар гээд. Тийм, халтар давхаад нэг сошиал дээр нэг хэсэг яваад байсан тий. Дураараа хүрэн дүрээрээ хүрэн гээд хойноос туулаа тий. Тэгээ 15 оны наадам дээр чинь хотод ирээд унтгсан чинь халуудаад бүхчмдээд 11-ний орой шүү дээ. Ерөөс унтмааргүй болоо. Тэгээд шууд би наадмын бэлтгэл рүү очиод нөгөө байрлаж исэн өрөөнд ороод унтаад. Тэгээ өглөө тэндээс ягаад ч үерт 7 молоо гэж босч ирээд тэгээд ингээд наадмын ингээл түгжрээл тэр налахын хойтлоор Чингисийн өшин тэргээр ингээд явж байхад л ингээд миний урдуур ингээд ерөөс тэнд явж байгаа амтан болгонд л миний өвөрлөө ородсон баг. Тэгэл би цуг явж байсан ахта хэлээл тэгэл бэлэг шийчихсэн баг. Тэгэл өглөө унтчихсэн чинь нам унтчих. Тэгж өрөөнд дотор шаазгаа орж ирсэн шагшраал. Тэгэл нэг бэлгшээгээл тэгээд нэг өөртөө ч хүртэл нэг аюул тайван тийм гоё яг цол авсах тухайн жил бол тийм гоё тайван болчтой бил. Бэлтгэл их сайтай байгаа гэж боддог сайтай байсан. Тэг гурав дээр бас ах гаргаж өгөөл. Хоёр дээр хэнийг хийсэн? Хоёр дээр нь хөвсгөлийн аймаг арслан Дашбүрүү гэдэг ахын үе. Ахтай таарад. Тэгээд гурав дээр ах авч өгөө, дөрөв дээр бүрүү сайхан цаантаа таарсан. Чи ямар азгүй юм бэ гэж бүрүү сайхан цаа таарсан. Энэ улсууд. Чи санжаа аврахтай таарад чи юмсан шүү дээ. Одоо бүрүү сайхантай чи одоо арай ямар азгүй юм бэ гэж ам гэдчихсэн. Тэгээд хойд чи би нөгөө өмнө нэг сэтгэл зүй нэг санжаа аврахтай унаад нэг тиймэрхүү юм болцсон. Тэг яг нь үеийн залуу болохоор бүрүү сайхан бид нар чинь шүүхэн шийдвэр цуг байдаг байсан, бэлтгэл сургуульд хийдэг байсан хингээнийхээ барилдаан бүх юм мэднэ л. Тоош нас бол яг чадсуух тий. Тэгээд мэдх юм чинь гараад барилдсан бүрүү сайхан за жоохон зуураатай байсан баг. Энэ улсын оргил орд арслан 3 дээр аваад ер нь нэлээд барилдж яхад давхар золгон дээрээс үрж хайчихсан баг. Нэлээд жоохон зуураатай. Ам жоохон атцсан, жоохон хөрцөн тухайж шинэ хиймэл зүлгэн дээрж байсан. Тэгээ бид нэр барилдаад би нэлээд сүүл рүү гарсан юм аа. Бүрүү сайхан зан гараад ингээд цусцсан. Би тэгээд нэлээд сүүл рүү гараад тэгээд тэр барилдсан цаадах чи илгүү сэнжиг ингээл аваад аялцаал гэсэн. Тэгээд илгүү сэнжиг авалцаад миний энэ шууд би илгүүсээ тавиулаад энэ баруун гарадлын шинжигтэй үлдсэн чи энэ миний шинжгийг бүрөөсөө хаалгаж чаддаг. Би хатгацсан. Ингэж яагаад талж ясан байхгүй нэлээд юм. Тэгсэрэн л ер нь л би өөртөө нэг жоохон ихтгэл ороод ирж шүү. Болохоор юм биш үү те.
Тэгсээ чи миний хамарнаас цус хоож ид. За. Зөвхөн хоёр хамарнаас ч. Тэгээ эмч рүү яваад ирлээ. Цус тогтдоггүй. Эдлийн хамраагаа олж эдлийн бүглэхээр эдлийн хамраа. Тэгэхэд л их л хүч гаргасан юм шиг байна. Ингээл хүний зүрх их ачаал аваад нэг хамагдсан шахаал хамарнаас нь хүртэл одоо энэ паурын тамирчид ингээл хүндэд сугаал татахаар ингээл хамарнаас сав тавьж тий. Тэгсэн бохог. Тэгээд очиод эмч дээр очиод ирсэн чи өө өстө сайхан нүд чи ингээл онгоогоол. Юм чи тунгал гарагтаал. Гой болоод ирсэн бохог. Тэгээд зоолгосон би тэр. Зүүн золгоод. Тэгээд нөгөө цаа чин зүүн долгооноос өмнө ингээд мөрөгдөг шүү дээ. Тий. Тэгээд би өөрөө бас зүүн залгооноос ингээд нөгөө доошоо ингээд их сууж их шигдэд золгодог байхгүй. Тэгэл цаачаа ингээд мөргөөл ингэсэн энэ дэр нэгэл дагаал дэр нэг тахимдаа орсон. Тэгэл нэг хазааж аваад тэгэл тэр чигээр нөхөцсөн. Тэгэл нэг дээр нь хаяал тэр чин сүүлд баг ойлгохноо илүү үлдсэн байсан. За хин л одоо шуудганы барьсан дээрээс бас сайхан барилдаан гаргадаг. Пүрүү сайхан гарцгаа үед нэг яарахгүй л байгаа юм болоо та зүгээр шахад татаад эндээсэн бол эхний хөвлөр сайтай. За бас дан шуудагтай учраас бас нэг ярдаж явж болохгүй юм болоо. За шуудагдсан барьсан дээрээс дахимдаж түрээд механик үзээлээ. За өнөө жил үнэхээр одоо жилийн наадмад одоо үнэхээр өөрөөрийн онцлогтой өөрийн гэсэн өнгө төрхтэй байдаг. Өнөө жил пүрүү давгна чин эрхэм баяр авраг пүрүү сайхан гарцгаад энэ өгчүүдийг өхийн барилдааны 4-ийн даваанд унан чинээ үзэг шалан бол тааварлаагүй хаа. За энэ хөр эрхэм өндөд өгчдээ. Авал аймгийн жаргалан сумын харьяат хан таашруу хөндөв жэнэг аймгийн хурцарслан шовтой хүүгийн шинэ баяр улсын харцага пүрүү сайхнаар 4 давлаа. За мөн сайхан барилдаан гаргалаа та. Тэгээ аясаад ирсэн 5 дээр одоо яах вэ гэл. Зайцтай. Одоо ингээд сайн байгаа хүний бүрүү сайхан гэж одоо төрүүлэх хүнийг хайцсан байна. Хүний инжилтэй ингээд цол авчвал их зүгээр юм гэж санагдаад болтгоо. Тэгээд явж сэрэн тогтох начин 5 хүнээс авсан. Ер нь нэлээд доошлолсон. Тэгээд ам авч яхад ер нь бас юу гэж бодож ирсэн тийм ээ. За дээгүүр за энэ л битээ аваасаа за энэ авал авчаасаа ч юм уу нэг тиймэрхүү бодол байх бас. Гүү. Ер нь тийм бодол их байгаагүй. За. Тэгээд тухайн үед чинь сэрэн тогтох ах чинь 5 хүнээс хангай даш баасанку ганзрч. Тий. Би таваас наваг авсан л та. Тэгээд 5 дээр нутгийн ахтайгаа өрөлдө 6 дээр бас нутгийн ахтайгаа гамбаагаар нэг дивжээний 2 ахтайгаа өрөлдөхгүй. Тэгээд 5 давч зээ яхаараа 5 давчлаа. 6 дээр гамбаагаар би ч гамбаагаар дээр бараг л доош ирэхгүй байх л гэж би бодож ирсэн. Дээгүүр авчих байх гэдэг. Дээгүүр авчих байх гэж бодсон. Гамбаа тэгсэж гамбаагаар даваад тэгээд гамбаа гар дээр чинь гараад тэгэл орондоо юу ч яриаггүй. Тэгэл ингээл нэг жоохон илэг үсэн жигнээс ингээл авалцаал гэсэн чи би ингээл халсан чи. Өш. Магаар гараа хөл зүв хална шүү. Тэгэл жоохон зандангуу. Тэгэл тухайн үед чи би бас золгож барилдана л гэсэн тактиктэй байсан. Илэг үсэн жигнээс би чи юм хийх биш. Тэгэл нэг зүүн золгоол нэг мэдсэ чинь чийлэн дээр гараад ирсэн байсан байхгүй. Тэр ерөөс мэдэрч чадаагүй байхгүй. Тэгэл за 2 салтаандаа хөлийг оруулж болохгүй шүү гэж тухайн үед нэг бодол орж ирсэн. Тэгсэн чинь салтааны голоор хөлөө гэж гээл тэр том өндөр хүн чи. Гарантаа тавьчихсан шүү дээ. Тэгээд Монгол улсын начин гэдэг цолыг хүртэж аав ах хоёрынхоо одоо хөрсөн тэр сайхан амжилтан дээр хурж ирж нэг гэр бүлийн одоо 3 дахь хүн улсын цолтон болсон. Тэр бол одоо танаа гэр бүлийнхний танаа ураг удмынхны за бас тэгээд одоо нутаг орныхны маш том бахархал болсон баг та тийм ээ. Тий, тэгээд энэ ч ах トゥ аав хүү улсын цолтон гэдэг чинь бас гарын 5 уранд багтах гүйтэд цөөхөн шүү дээ. За
Тэгээд нутаг оронч маань сайхан хүлээж авсан. Би ч өөрөө бас аав ах хоёрынхоо цолыг энд хүрлээ гэж бас өөртөө бас их одоо өөрөөрөө бахархсан гэх юм да. Тэгээ бас нөгөө дараа нь бидний урьд нэг сайхан зураг хүрэг авахгүйлал ингээл яг худал тэр олон сайхан хүмүүсийн тэр комент бичиж байгаа тэр ерөөл мөрөөл бол өстой үнэн сайхан. Ой. Өстой ховорхон нэ дээрээ гэлэрээс. Их л сайхан байдны билээ. Тэгээд нэг 2 жил дараагийн 2-3 жил заав болж үзүүл нэг цолоо ахиулчих гэсэн нэг гэсэн зорилготой 2-3 жил бэлтгэл хийгээд. Тэгээд нэг бэлтгэл гэмтэл нэтэр болоо тэгээд одоо л гайг болчихсон. Тэгээд штангны багш үндэсний хүүхийн багш 2 хоорондоо бэлтгэлийнхаа төлөвлөгөөг нэгтгэжээж тэр хүнийг бэлтгэлийг хийлгэхгүй болвол өнөөдөр жаргал сайхан штангын дээр энд баахан хөл хийчлээ. Суулт хийлээ, хаачин суулт хийлээ, дараа нь хөл дөр өсгөлээ ингээ хийчдэг. Маргааш нь үндэсний хүүхийн бэлтгэл дээр дахиад нөгөөдгөн дээр ч баахан хөл хийлгдэг. Тэгээд тэр хүн чинь нөгөө энэ том болчин чи одоо буцаж сэрэх хугацаанд хэд байх вэ? Тэ? Бүрэн сэрэх хугацаанд хэд байх вэ? Тийм юм дээрээс энэ үндэсний хүүхийн багш, штангны багш тэр тамирчин 3 хамт сууж иж хоорондоо ярилцж бэлтгэлийн төлөвлөгөө горим юмудаа ер нь гарах хэрэгтэй юм лээ. Одоо тэгээ хүчний бэлтгэлээс гадна ер нь барилдааны бэлтгэл авраг багшлал гэдгээс чи барилдах гэж байгаа бол ерөөсөө барилдааны бэлтгэлээ л хий. Штанг паверын тамирчин болох ч бол паверын тамирчин л. Тэгээд штанг их хийхээр сайн барилддаг хүн байна. Штанга хийхлээр муу барилддаг хүн байна. Хийхгүй байх л тий. Одоо энэ өсгөө заамаа манай ах эднэр чинь бол ер нь штанг хийгээгүй шүү дээ. Ах бол ер нь нэг гэж штанг хийгээгүй дээ. Штангийн дорн заа нэг жоохон ингээд нэг суулт нэг жоохон хийвэл хийн нуруу муруу нэг татахгүй. Тэгэл тийм твжин дээр л барилдаа хийн чинь. Тэгээ одоо энэ барилдаа их хийхэд ер нь хамгийн ач тус нь мэдрэмж их сайжирдаг юм байна. Хүний. Тэгээд барьц байрлал яах уу ийх үү гэдгээ ер нь их ойлгож ирдэг юм байна. Тэгэхгүй штангийн 7 хоногийн 3 өдөр зарцуулцахаар нөгөө үндэсний өхөө яг ингээд заал дахимд ирээд барилдахаар чинь тэр торгон мэдрэмж нь алга болчт юм шиг байна. Тэгээд барьц байрлалаа тэр яах уу ийх үү энэ дээрээс ингэн тэр барьцнаас тэгин ингэн гэсэн юм нь алдагдаад. Тэгээд нөгөө унаа нойртой татуураад тэгдэл юм шиг байл л та. Тэгээ нэг мэдхий цаг хугацаа бас хурдан явцсан байна шүү тий. Тэгээ дараа жил нь одоо 1024 бүх хүрээлцсэн том наадам болсон 2016 онд. Тэгээ дөрвийн даваан дээр одоо тухайд аймгийн арслан цолтой байсан тэр наадамд начин болсон. Бат хотхон начинтай дөрвийн даваанд таарсан. Дөрвийн давааны нугаан дээр хүмүүс нэг яриа байдаг шүү дээ. Тодхон начинтай нугарчаад ашгүй хөгшөөнтэй таарч гисэн гэж нэг өөр хэлсэн юм. Гүү би тэгж ерөөсөө тийм яриа байгаад байдаг шүү. Манайхан зүгээр бодсон бодлол ярьчихгүй юу? Ер нь бол гэхдээ тэгээ би хэлсэн хэлээгүй ер нь бол яг л тэгж хүн бодож тэгж бодохоор л таарсан л та. Тодгоох чинь тухайн үед чинь нэг заал мал нэг харахгүй. Ер нь бол баг барилдахаа болцсон байсан. Тий, улсын наад моралыг барилддаг. Тэгээд би ч өөрөө таарсан ер нь бол унна гэж бодохгүй л ялсан л та. Тэгээ гараад л барилдсан. Цаа чи нөгөө баруун болохоор ганц дархан их хэлэх байхгүй юу? Хүний мэх ганцдаггүй хүний дархан мэх аюултай гэдэг нь тэр л юм бил. Энэ талаас давуулж аваад урагшаа хөнтрөөд тэгээ энэ хүлэгшигтэн дотор нийтээд нэг өөрөө урт шүү дээ. Урт нарийн хүн ч тэгээ тавьчихсан байхгүй. Олон жилийн сурц туршлага тэнд бас явж байгаа бох тий. Тийм тэгэл би өөрөө бодож л байлаа. Тэгээд ах намайг хийсэн цол авчраасаа гэж бодож байсан. Тэгээд үргэлж цол авч аваад начин болсон. Би хамгийн анх улсын цолтой үг харьж байгаа нь Мешкийг Батжаргал харцаг хийжсэн. Тийм үү? Тийм бүхий өргөнд нэгийн даваанд сумын зам багтаа. Тодхон начны ах шүү тийм ээ. Ахыг Батжаргал харцгийг ахыг хийж хамгийн анхны улсын цолтой үг хийжлээ. Тэр жилийн ерөнхийдөө бэлтгэл сургуульд ер нь ямар байсан бэ?
бас ер нь 1024 бүх чинь бол цолоо баталчих ахиулчих боломж бол бас тун өндөр шүү дээ тийм ээ. Би нөгөө тухайд арай их жин нэмсэн юм аа. Ааха. Жин нэмээд хөдөлгөөний хөвсөл муудаад Хурд саарад жин нэмээд юм ерөөдөө нэг балцаагаад яг ингээ нэг штангийн дээрний үзүүлэлт хийхлээр бяртаа байгаад идэг. Яг барилдааны тэр торгон мэдрэмж гэнэ байхгүй тэр хурд хөл гарын гişигдэл тийм нэрээс алдагдчихсан байсан. Одоо утгад. Наадмын бэлтгэл дээрээс үндэсний хувийн бэлтгэлийг нэлээд төлхөө хийх байсан юм байлээ. Одоо зураг харгаж хүртэл ерөөсөө нэлээд жин нэмсэн, нэлээд харгалцсан. Тиймээс өмнөх жил 15 оны наадмаас хойш 7-8 кг нэмсэн байв да. Жилийн дотор. Тэгээ начин болдог тэр жилийн наадамт тэр нөгөө нэг наадмын өмнөх тэр сонин дээр гараад өөрийгөө хараад энэ маргааш шууган тэр шүү гэж хэлдэг үл тэгтээ яг биелэлээ олж тийм ээ. Дөрвийн даваанд Бүрэг сайхан зааны хаяна гэдэг ч юм уу шууган болсон шүү тухайд бас. Тий, Бүрэг сайхан заан чи тэгээд дараа нь бүхэгнөө намаагаас тэг авсан ш. За. 17 онд. 5 дээр намааг аваад ахад дэвтэр үзсэн. Би ч хайчих гэж үзсэн, цаадсан ч намааг дагаа нэх гэж үзсэн. Тэгээ би барилдаа дахиад нэг мөргөө явахад дагуулж хүмүүрээд бас хайчихсан. За зүүн талд хөмөрч гүшимтэй барилдааны төгсгөлд Говьлтай аймгийн жаргал унсан Мариат UB Oil компани холсын чин шоутай өвгөн шинэ баяр улсын зам Бүрэг сайхнаар тавдав шөвгийн 8 жил гарлаа. За улсын баяр наадмын 4-ийн даван таарч барилдаа шинэ баярын давж байсан. Бэр бахад ухаанаар яадын гэл залуу одоо эд барилдаж байхдаа тэгж ярьдаг ус. Одоо сүүлийн үед чи манай насныхан манайхаас дээш үеийнх ч бол ухаан байхад бэраар яадны гэж ярьдаг болчихсон шүү дээ. Эд залуухан байхад бол жоохон аагаараа явчихдаг. Тий, бэр бахад ухаанаар яадны зүгээр бэрдаа хийчихнэ гэдгээс одоо болохоор үг нь өөрчлөлтөд ухаан байхад бэраар яадны гэдэг. Тэр дуршлаг гэдэг юм бол хүн дээр нь хаач амар байд юм шиг байна тий. Энэ ингэдэг юм шиг байна. Жохон одоо стал ингээд нэг 34 5 хүрээд ингээд 33 4 хүрэхээр энэ илүү ажилт юм байна. За ингийн шүү хөвч ингэдэг шүү тэгдэг шүү гэд миний зүгээр хөвд штэ. Яг нэг 25 6-тай барилж байгаа үедээ болохоор яг мэдрэмжээр бэр юмараа хүмүүсийг хайчдаг. За 35 6 хүрээд ирэхээр туршлагаар хүнийг ер нь дээр хүмүүс тэгж ярьдаг л байсан. Тэр л яг л үнэн л шиг надад санагдаад байна. Одоо тэгэл нэг жоохон тайван одоо тэгж нервтж сандраханч болчихж залуу одоо 25 6-тай байхад бол жоохон нервтэй яах бол ийх бол гэж бас тийм байлаа шүү дээ. Одоо л нервч байхгүй. Тэгэхээр нерв байхгүй болохоор ирэхээр тайван болоод ирэхээр толгой хүртэл сайхан сэрэг ажилдаг болт юм шүү дээ. Тий. За тэгээд одоо өнөөдрийн хүртэл барилдаад бас нэг төрийн цолтой бүх болчоод ингээд сууж яхад хүртэл тусал дэмжижсэн өвөнд итгэж байсан компани олон хүмүүс бас байдаг бах тийм ээ. Тэр бүхэндээ бас нэг сайхан хандаж юу шилмээр байна. Миний анхны одоо намайг дэмжижсэн байгууллага гэх юм бол одоо засгийн газрын автоваз гэж байгаа. Дарган тухай үед нацаг дорж гээд Баян онгорын гаралтай манай нэг хуур ах байд. Ах маань манай нөгөө миний дээдлийн ах том баяр тэнд ажилдаг байсан. Тэгээ манай нэг юм дүү байгаа. Ингэмээр байна, тэгмээр байна гэ. Тэгээд намайг дуудаа тэгээ битээр ороод уулзсан чи. За тэгнэ ахын одоо бүх сонирхолтой дүүгээ дэмжнэ гэдэг. Тэгээ анхны цалин, анхны хамт олон одоо засгийн газрын автоваз байлаа. Тэгээд энэ ч одоо 3 жил явсан гэж аймгийн арслан хүртлээ явсан. Тэгээд ах нацгийн ах маань тэр ажилласаа гараад өөр ажилд ороод. Тэгээд тэрнээс гараад одоо бол элчин спортороо Хэлгийн төв 208 тусгай салбар барьж ахлаа урандаа барьж ахлан гард манай дарга. Спорт хорооны дарга нь бол Бүрэнбаатар бид урандаа энэ хамт олонтойгоо ажиллаад бэлтгэл сургуультай хийгээд одоо нэг 10 гаруй жил болж байна. Одоо манай
лав гэрэл зан. За толгой бөхчүүдээс гэх юм бол бүрэн сайхан зан, хоёр сайхан зан байна. За сумьяа түмэн дэмбэрл түмэн. За тэгээд сайхан барилдаж байгаа. Саяны энэ шоколад байдаг төгс эрдэнэ чинь бас манайх. Тэгээд манайханаас ерөн сүлийн заалын барилдаанд ур заслын өсгөөр байна. Ер нь л дээгүүр сайхан барилдаж байна. Бэлтгэл сургуульд нь их зүв байгаа болтой байна. Тэгээд эх жилийн наадмуудад дараа жилийн наадам дээр манайхаас энэ нэлээ дээшээ барилдах хүмүүс байгаа ах шүү. Тэгээд одоо манай UBL компани гэж одоо манай нутгийн ах байгаа. 14 онд үүсгэн байгуулагдаад одоо 10 жилийн ойгоо болж байгаа. Манай хүрэх ахгүй. Тэгээд намайг бас анх хүргэн болж ирж явахдаа л намайг дэмжиж ирсэн. Тэгээд одоо болтол дэмжиж ингэж цуг явж байна да. UBL компани өгөх гэж зарлуулаа тий. Тий, UBL компани өгөх гэж одоо олон бүчүүд байна л та. Байгальтаагаас одоо дэлгэрээс дэлгэрээс хүртэл одоо дэлгэрийн дөрвөн бүхийг дөрвөлнгийн одоо тусалж хэмжиж явдаг шүү дээ. Сайхан зарил. Эрдэнэ сайхан ганцоож даш дэмбэрл. Тэр юм бүхэд зүтгэлтэй бөхөө дэмждэг юм сайхан хүмүүсийн ач буйнаар л ар гэртээ амьдрал нэг санаа зовхгүй гарал бэлтгэлээ сайн хийсний одоо үндсэн дээр л одоо улсын цалыг авлаа да. Хандгаатай жанчилаа гэж мэдхүүл байна да та нараа. Хордлого тусахад чинь хандгаа аварна. Хоол шингээхэд чинь хандгаа аварна. Ууланд авирахад чинь хандгаа эрдэсийг чинь нөхөн. Ус яах вэ? Уугаа дуусна. Ундаа яах вэ? Амны чинь сангааг арилгадаггүй юм аа. Хандгаа тавьсан ч авчихгүй. Хандгаатай жанчилаа гэж чинь ингэдэг гоо. Хүүстэр миний хандгаатай жанчилаа. Хандгаатай жанчивлэн аршаан. За тэгээд одоо юм сайхан үгийн жавар тачилсан өдөр нэвтрүүлгийн манай хамарт тухлан саатаж сайхан ярилцсан ачиндаа их баярлалаа. Тэгээд одоо бас дахиад барилдчих одоо хэдэн жилийн сайхан хугацаа байна. Тэгээд одоо бэлтгэл сургуульд чигдрээд одоо бэртэл гэмтлээдгээ сайхан болж байгаа юм байна. Тэгээд сансандаа хүртэл бас сайхан барилдаараа гэж хүсье. Тэгээд одоо уурлаа вэжд нь одоо урт удаа наслахыг өрөөе. Тэгээд хаашид бас тийм ээ Монгол бүхтөө хэрэгтэй олон сайхан зүйлүүдийг одоо энэ удам залгасан бүх хүний хувьд одоо тэгээд хийж бүтээж яваарай гэж өрөөх байна. Спортын өндөр сайхан амжилт хүсье. За баярлалаа. Тэгээд дараа хамт олон төрлийн сайхан нэвтрүүлэг хийгээд энэ сайхан өв соёлоо түгээгээд энэ сайхан авар гарцлагуудыг оролцоод юм сайхан нэвтрүүлэгт орж оролцсон та бүхэндээ бас их баярлалаа. За тэгээд одоо энэ манай нэвтрүүлгийн маань юунд тэтгэгч энэ Биож царган хандгаатай жанчивлан гэдэг энэ аршааны хамт олноос бас өөрт чинь ингээ сайхан бэлтгэл сургуулийнхаа руу ширхлээрээ гэдэг аршаа өгүүлсэй. За баярлалаа. Жанчивлан аршаа юу? Манай ер нь байнга хэрэглээ л дээ. Тий. Хоол мол идсний араас энэ чинь тэгээ бас бүлээ эхнэр нь сайхан уувал хоол их сайхан шингэн. Тэгээд энэ чинь нөгөө байгалийн яг өөрийнх нь аршаан болохоор ч одоо нөгөө бүхэн байгалаа ирч хоорондоо зохицдог гэдэг шиг байгалийн юмыг сайхан хэрэглэхээр энэ чинь айгу одоо гэдсэнд маш их сайн юм билээ шүү дээ. Одоо их мах одоо бид нар ч одоо өвлийн жишгийг л баах мах идэв шүү дээ. Тэрний ард бол энэ бол хоол шингээх мэгэгтэр бол янзын сайхан би бол байнга л хэрэглэдэг шүү дээ. Машин дотор тэгэл явж л идэв. За тэгээд нэвтрүүлгийн турш хамт байсан үзэгчдтэй баярлалаа. Тэгээд дараагийн дугаараар иргэн уулзтлаа. Баяр та үзэгчтэй. За баярлалаа.